За урлангийн зочин болон маань нэлээд удаан завсарласны одоо эцэстэй өдөөнөөс булган одоо амхуу Эрдэнэт гэх үү? Эрдэнэт хотод амьдарч байгаа би. Одоо тэгтээ яг сүүлийн 5-6 жил Булган аймгийн Бугт суманд Эрдэнэтэй яг залгаа суманд амьдарч байгаа хөдөө. Хөдөө одоо уран бүтээлээ тойрогдөг хүн манай одоо урлангийн зочин болонд ирээд байна. За манай урлангийн зочин болон маань жоохон өөрчлөгдсөн. Урд нь бол яг зураачдын нэгдсэн А урлан дээр хийгддэг гэсэн бол гэртээ одоо би урлагаа нүүлгэж ирсэн. Тэгээ гэртээ одоо анхны одоо чочноо хүлээж авч байна. За баярлалаа. За тэгээд сонин сайхан хөдөөгөр сонин сайхан. Хөдөөгөр сонин сайхан тэгэл нөгөө энэ үйл бас нэлээ хүүтэн үйл боллоо. Тэгээ малчид бас энийг эрт мэдээд намар бас мал залаа нэлээд дарж цөглсөн баг. Тэгтэл бас мал их хорогдож байна. Сэгцэм их л байна. Тэгээд яг ямар ч байсан давцсан сайхан өрн цаг эхэлж байна. Гоё лээ. Гоё. Өвөл их эндсэн гэсэн үг. Хавар эндээд энэ одоо. Яаж өвөл давангуудаа хавар залгаал ер нь төрчиж байна. Тий. Яачдаг юм байна тий. Одоо яагаад тэгдэг юм би бас гайхал. Уул нь яг тэр эд хүүтнэр өвөл хорогддөг юм болоо гэсэн чи хавар голцоо яадаг юм шиг шүү дээ. Тэгээд би ч бас 5-6 жил хөдөө болсон болоогүй ингээл бас малзал ягаал үзээлэн тэгээд ерөнхийдөө хавар их чанга байдаг юм байна өвлөөс илүү. Тийм үү. Ер нь тэгдэж штэ. Нөгөө хавар ч бас их өвчин бигддэг. Гангуухан хавар намар гал бас тэгдэж штэ. Хавар болохоор ч манайх ч ууг нь бусд улс ч их гоё болтой штэ хавар чинь цэцэг навшид дэлгрээл те. Манайх ч шороо шуураад тэрнээс төвхтэй шүү те. За хөдөө уран бүтээлээ хийж гэнэ үү? Хийж байна. Энэ өвлжөнгөөл өстө нам суулаа гэртээ тэгээд хөдөө гэртээ. Манайх нь болохоор наа Эрдэнэт төв байранда сургууль соёлтой явцгаагаад байж идэг. Энэ жил яг манай эхнэр баг охинтойгоо том бас оюутан болох гээд хотод орж ирж байж байгаа. Тэгээд бас гэр бүлийнхнийгаа иргэнгээ үцгэлэн гарах гээд бэлтэж байгаа тэрнийхээ галерей малраагаар бас яваад судлаад тэгээд тийм ажиллаар орж ирж байж байгаа. Хөдөө ингээд уран бүтээлээ тойрохоор яаж юм ер нь анхаарал төвлөрөл тэр их гоё байхаа те бас. За ёстой хамгийн гоё юм гардаг те одоо уран бүтээлчс гарах газар хөдөө юм байна гэж би бодсон. Маш эргчлөөтэй. Тэгээ яаж ч энэ өвөл нөгөө манай тэнд жоохон тогны асуудал гараад хүчтэл нэмэгдээд тэр манай тог авдаг газар трансформатор нь аагтлагдаад нөгөө айл нь трансформаторыг солих гэхэр чинь баг 10 гаруй сая төгрөг. Тэгээ нөгөөх нь боломжгүй солиулж чадахгүй тоггүй өвлжөөд. Тэгэнгүүт яг нэг нарны толмол тавиад утас муцсан ойр зүр юм цэнэглээл. Нэг малчны гэрэл мэрласаагаа. Гэтэ сүүл рүүгээ баг гэрлээч асаахгүй лаа барих нь илүү гоё. Амьд санагдаал. Тэгээд бас нөгөө ил зуухтай. Тэгэл ил зуухныхаа гэрэл мэрэл нэг тийм амар гоё натур орчинд ганцаараа бяцлаглын маягтай зураг зураал гоё илүү үйлчлөө. Тий. Ясан гоё. Үнэхээр намгүм. Одоо тэр нэг хотын янз бүрийн нийгмийн одоо сенсац тэр мөр бол ерөөсөө хамаагүй сайхан яг төвлөрөөл. Тий. Тэгээ яг хав тэгэл фэйс явахаар л ингээл юм явж л байна. Тэгээд сүүл рүүгөө баг тэр байгаа орчиндөө дийлдэ давтаад ч юм уу тэр баг ингээд тасрах маягтай. Тэнийг сонирхгүй нийгмийн тэ асуудлуудыг. Тэр бүтээлийн хальт харсан. Тэгээд нэлээд их ажлууд бас хийсэн байж тээ. Тий. Хэр хугацаанд 20 оноос эхэлсэн. Ковидор бүгд гэртээ сууж байхдаа л эсгээзээгээл бас тэр цаг хугацаа чи их сайхан цаг өссөн ш нөгөө талдаа. Тий. Тэгээд тэндээс үүсэн санаа эсгээзнүүдээ өнгөрсөн жилүүдэд ганц нэгээр нь зураг болгож байгаад энэ үйл нэлээд суугаал. Ер нь нэг 80-90% талцсан доо. Ковид ер нь дэлхийн ертөнцийг бас амар өөрчлөлөө тий.
Тий. Одоо юм AI гарч ирэх бараг нөхцөл бүх юмыг бараг бүрдүүлсэн болов уу гэж боддоо шүү дээ. Илүү хурцсагцсан. Тий. Тэгээд хувь хүмүүсийн амьдралд бас заримд нь сөргөөр нөлөөлсөн, заримд нь эргээр нөлөөлсөн. Одоо эргээр нөлөөлсөн хүний хамгийн тод жишээ манай ээж. Уран бүтээлч болж хувирсан шүү дээ. Тий. Одоо бүр уран бүтээлийн амтанд орсон. Хоёр дахь хөцөлтэй бэлдээд. Харин тий. Байж байгаа. Подкаст байнга үздэг угаасаа. Тэгэл ваа ямар гоё юм бэ тэгээд тэр нөгөө насаараа цэцэрлэгийн багш игээд бас хүнд ажил те хүүхдүүд Хүнд ажил. хүн хүмүүжүүлнэ гэдэг бас үнэхээр яг энэ улс үндэстэн ингээд нэг суур хундаам хүн дээр хүүхд дээр төвлөрч байгаа учраас маш буянтай ажил. Тэгээд насаараа тийм мэдээж ачаалалтай дуу шуугаа ингэж чад одоо тийм уран бүтээлийн онд орсон чи би бараг өмнөөс нь баярлалаа. Гоё одоо тархи амраагаа тийм жаргалтай гоё байгаа бах та гэж боддог байна. Ер нь хүүхдийн хүмүүжил гэснээс нөгөө нэг за жишээ нь Японд бол цэцэрлэгийн багш хамгийн өндөр цалинтай ажиллаж байгаа байхгүй. Тэгээд хүүхдийг ингээд бид нар бол яг сайн мэдэхгүй шүү дээ. Яг боловсролын ямар яг тэр чиглэлийн хүн биш. Гэхдээ ер нь уншиж судлаад хахад 5 нас хүртэл хүүхд бүр насан туршдаа ямар хүн болох бүх төлөвшлөө олж авдаг гэдэг байгаа байхгүй. Тэр их чухал юм шиг байгаа. Тэгээд заах мэдээж яг Монгол хүн тохирсон бидний нөгөө юу байдаг л бахал та. Одоо бид алдагдцсан ёс заншил гэх юм уу те. Тэгэл гадны янз бүрийн ингээл нэг одоо ганц хүүхдийн хүмүүжил биш л те. Ер нь гадны янз бүрийн соёлууд орж ирдэг те. Хүүхдийг одоо ер нь бити загин гэдэг ч юм уу те. Энэ нэг талаараа манай Монгол хүүхдүүд тохирохгүй байна уу гэж би анзаараад байна. Тэгж санагддаггүй. Одоо загнахгүй байгаад сүүлдээ нөгөө хүүхдүүд нь багшийнхаа бүр тоохоо байцсан айх хүн байхгүй болсон. Одоо ингээл хүүхдүүдийн янз бүрийн нэг бүүлээд ихтэй дээрлэх бүр дээрлэх нь яг байдаг л байсан. Гэхдээ арайч бас те ингээд нүүр амаа бөөнөрөө барьж байгаа нүүр ам руу хөшгөлж зодож тийм бол арайч бас харгасуулаад байгаа юм шиг. Гадны тэр бас нэг оруулж ирж байгаа Магдүүдэр Америкийн тэр соёлж гэдэг юм. Тэр манайхан тохирохгүй нэ те. Тий, ер нь харуус илтэл тохирохгүй. Одоо үр жимс нь гараад шүү дээ. Тэгээд би хуучин сэгч гэхин цаашаа ер нь хуучин бидний 80-ад оны хүүхдүүд тэгэл яаж өссөн те. Хатуу үг дааж сонсд сурна. Ганц нэг багшийн алгадалт ухаасаг ер нь ингээд багасаа яг ч нэлгэр те 5 нас хүртлээ. Гэхдээ монголчууд нэг 3 нас хүртэл хаан шиг байж илүү нэг тийм юу байдаг. Тэгээд хэдэн наснаас нь ажил зааж гэдэг юм. Тэр үнэхээр яг зөв. Тэгээд гадны соёл гэхээрээ л яг зөв гэсэн үг биш шүү дээ. Тэгээ монголчууд ямар байгаль цаг уурт амьдарч байгаа вэ? Ямар уламжлалтай лээ. Тэрнийхээ л арга барилаар хуучин ерөнхий жанжин шугамтайгаа тэгээд орчин цагийн энэ мэдээж хөгжлийг гоё нийлүүлээд хүмүүжүүлээсэ гэж боддог. Тэгээд энэ тал дээр ч гэсэн би бас нэг зураг зурсан. Тэгээд тэрнийх нь нэр болохоор Алтан хайрцаг гэдэг. Тэгээд ингээ хүлэг мордууд унгонууд байгаа юм л да. Өөр өөрийн гоё зан характертай. Далавчтай аж шиг янз бүрийн тий. Тэгээд ингээд их хөөрхөн өнгөлөг ийм байнгут одоо боловсролын системийг бас нэг шүүмжилж байгаа гэж. Ерөнхийдөө ингээд гой ургаж байгаа юу одоо цэцэг навс ч юм уу ургамлыг ингээд хайчлаад засаад ингээд хайрцаглаа тий. Тэгээ нэг энэ боловсролын систем ийм Кембрижийн юу ч гэдэг юм ингээд нэг юм хайрцаглаад ингээд байгаад байдаг. Тэр нь аюу хэцүү. Уул нь хүн болгон ч нэг хурууныхээ нэ юу шиг өөр зан характертай гоё өгөгдөлтөй. Тэрийг нь илүү гоё анхаараа за энэ хүүхд энэ тал руу байна. Ингээд ерөөсөө засаж янзлахгүйгээр байгалийн өгөгдлөөр нь гоё хөгжүүлэх нь илүү гоё зөв санагддаг. Тэгээд хичнээн ингэж байгаа ингээд гоё систем, гоё хөтөлбөр Кембриж энтер гэж байгаа мөртлөө цаагаараа нэг тийм гоё алтан хайрцаг шиг ингээ хайрцаглаад. Одоо тэр дээр үед нөгөө нэг хааны ордонд байдаг алиа салвтаануудыг чинь нөгөө хайрцаг тэгээд өсөлтийн зогсоогоо тий сонсож байсан тий. Тэр шиг надад санагдахгүй ер нь
Ер нь ингээд оюун бодлын хайрцаглал бүх юм дээр нь хайрцаглал. Одоо ч бас тийм шүү л бидний ч бас ер нь тийм байсан нэг математиктаа сайн хөхт тэ скол нэг хэлний жоох авьяастай бол сайн хөхт гэж баг ойлгодог. Бүх юмар нь тэгээд өгнждэг. Энэ математиктаа сайн учраас бүх юмдаа сайн юм шиг ханддаг. Тэгэхэд энэ ч дуулах авьяастай хөхт байж болно. Зураг авьяастай, бүжиглэх авьяастай, спортын авьяастай хөхт байж болно шүү дээ. Яг тэр чиглэлээр нь хөгжүүлээд явбал бүх хүн математикч болохгүй. Ер нь бол би шууд хэлгээд бол баг 5 дугаар 4 5 дугаар ангиас математик ойлгохоо болоод тэгээ ер нь ингээд нэг ойлгохоо байж математикч бүр тэр чигтээ ойлгохоо байчихдээ шүү дээ. Өнгө ижил. Тэгэл баг 10 жил төгслөө би математик ойлгохгүйгээр зүгээр л нэг ширээний ард суугаад нэг зураг зурч идэл хөхт байсан юм. Тэгээд яг үндэ нэг цөөхөн дүүхтэл математик ойлгоцсон яг урд идэвхтэй оролцдог те. Бус нь дандаа л ард ингээд сууж идэг л өсс те. А гэхдээ тэн дотор мэдээж өөр юм сайн хөх зөндөөлсөн байгаа шүү дээ. Одоо аав ээж маань ингээд 90 донд өнгөрцөн. Тэгээд шууд би ч бас сүулт гарсан аавын нэлээ ирэх хүүхэд байсан. Одоо ямар сайн ээж цэцэрлэгт оруулаад өнгөт аав араас ороод чөлөө онгодоо дагуулсан ажил руугаа явчихдаг чинь. Тэгээд хаа сүүдэр шиг явж идэг ерөөс. Тэгээд тэр хоёр хүн чинь ингээд унангууд чинь шууд ингээд жинхэнэ амьдралын маш том уналтанд орж байгаа. Тэгээд би чинь 16 5 6 тайсан юм уу? Яг одоо ингээд аав ээжтэйг харилцах те зөвлөгөө авах одоо өсвөрийн хүүхдүүд дээр илүү тулж ажиллах юун дээр ингээд нэг юмгүй болчихно. Тэгэл өстө дуураараад явсан дөө. Тэгэл ах эгч мэдээч хэрэг хэмжээгээр анхааралгүй хаяг нь. Гэхдээ бас яаж гүцгөө те. Тэг гэртээ харихгүй одоо сармаар тэнцдэг ч юм уу те. Гэх жишээний тэгэл арх тамхи хэрглэж үзнэ. Ингэж яагаал за би үнэхээр одоо сайн хантай болохгүй гэсэн тийм бодлоор тэгээд яг ханаа шууд 9 сарын 1-нд анхаарал ва энэ охинтой суунаа гэл. Тэгэл яагаад тэгж таалагдсан ингээ хөдөө орон нутгаас ирж байгаа ингээ байгаа байдал нэг тийм цэвэр нэг тийм нэг юм амар гээ мэдгүй эрчим энерги гэж ялгардаг юм уу. Тэгээд энэ өнгөрсөн 20 он хүртэл би ер нь манай найз нөхдүүд бас хүүхдүүд чинь том болоод технээс хүртэл хэлж эхэлж байгаа юм чинь. Аав та одоо шинэ юм сэтгэхэ болоо. Би ч байнга ингээд нэг юм хийж үзэл, унаал нэг юм хийж үзэл, бүтлгүүтэл дандаа ингээд туршилтын тийм юм цаг хугацаа уналтууд гэж харахаас илүү би тэгээд яг чиний хэлдгэр босолт. Хайж эрэл хайвал хийж явж байгаа. За энэ яг миний эцсийн цэг байна. Энэ дээрс одоо жинхэнэ босъё гэл. Тэгэхээр тэр уналтууд үнэхээр хүнд байх хэрэгтэй, туулах хэрэгтэй гэж боддог тий. Мэдээж аав ээж эцэг эхчүүд өөр хүмүүстээ хайрлан дутуугач үсэхгүй гэжээ. Гэхдээ үнэхээр хайртай бол бас хал үзүүлэх хэрэгтэй юм шиг боддог. Хатуу хэлж байгаа юм хэрэгтэй гэж боддог. Үзэгчдээс хөлцөл өчөө бас зураач хүн авчирч байгаа л зүгээр л амьдрал яриад байгаа ингээд удахгүй тэгээ үзэсгэлэнтгийн та бүхэн гоё ирээл үзээрээ тэгээд гоё зургийн гоё тайлбарлуулад ярилцаараа маш гоё ингээд ахтаа зориулсан магадгүй хүүхдийнхаа ярианаас ургаж гаргасан зургууд байна те. Өшөө бас нэг маш сонирхолтой перформанс гоё юм болох гэдэг. Тэрийг бол нууцлчаа. Тэрийг үзэсгэлэн дээр төвцөн дээр баха те. Тэгээ удахгүй тэгээ постэр цацагдаад эхлэх бах. Үзэсгэлэн ингээ үзээрээ. Үзэсгэлэн баа нь болохоор нэг дүнжин гарвын яг урдлаг замынхаа Монгол арт галерей гэж байдаг. Тэгээ тэнд ирээд үзээрээ бас их цөөхөн гарах юм байлээ те. Тий. Ажлаасаа бас хамааралтайгаар ажил нь хөдөө байдаг нөө мал ахуйтай болохоор чинь те. Тий. Тэнцэнэ бас нэг найз нөхдөд гүйж хэд хоног харуулна. Тэгэл тэр хооронд их богино хугацаагаар манаас нөгөө дүнжин гарав захын хүмүүс бас мэдхгүй гэж магадгүй яг урд талд чинь Монгол арт гэдэг галерей байдаг шүү. Тэгээд тийч чинь байнга л үзэсгэлэн болж идэг орж ирж үзэж байгаарэ. Үзэж байгаарэ. Бид нэр бас үзэсгэлэн үзэх соёлд бас суралцах хэрэгтэй тий. Нэг богино цаг хугацаанд амар гоё тарих амардаг тий. Тэг. Би сая өчтөр нөгөө үзэсгэлэн үзээд. Би ингээд яг орон нутагт байгаагийн давуу болон сул тал байна.
давуу тал мэдээж ойлгомжтой. Сул талын үзэсгэлэнгүүд ирж үзэж чадахгүй амар харамсалтай байдаг. Тэгэл дандаа фейсээр ч юм уу инстаграмаар тэгээд хараад тэгээд яг хоо ерөнхийдөө ийм зураг зурдаг юм байна, ийм бүтээлч байдаг юм байна гэл мэдээлэл авч байгаа болохоос мэдэрч чадахгүй л байгаа юм л. Тэгээд өчигдөр үцгэлээ үзээд босно гэдэг шиг. Ямар амар ар затлал, ямар амар гоё зураг яаж яана л гэж харсан. Манайхан бас сайн. Би бас Монгол зургийн ангид орсондоо айгүй баярлалтай шүү дээ. Монгол зургийн тэр нэг онцлог нь байна. Тэр нь болохоор юу вэ гэхээр анх бас би нэг уран зураглал руу л орно гэдэг айгүй ятгсан байхгүй. Тэгэл нэг ээж наваг оюутан багт авч яваал нэг шалгалт өгүүлж байгаа шүү дээ. Ээж нэг Монгол зураг руу орж байгаа. Монгол зургийг чинь Монгол хүнэл зурна. Уран зургийг чинь дэлхийн нийтээр л зурна шүү дээ. Тэгэл би чинь уран зураг руу орох байсан. Тэгээд нэг багшч тэрийг мэдэрсэн нэг хичээлдээ ороод явж байгаа шүү дээ. Би ч юм уу график уран зураг руу оруулаад үгүй. Нэг бол монументал уран зураг оруулаад үгүй. Чи 7 хоногийн дараа ганц багш. 7 хоногийн дараа хариугаа хэлээд тэгэхгүй. Тэгэхээр би 7 хоног бодож байсан. Монгол зурагтай үлдъя гэдэг. Тэгээд багш жоохон ажиллахад жоохон төвхтэй юм шиг байгаа. Нэг ирсэн арга ажиллагааны шал өөр. За яана энтэй ч одоо ямар школоор явандаа л гэж бодсон гэж багш өөрөд хэлдэг. Тэгээ над гол нь Монгол зурагаас авсан юу гэхээр юм задгаас итгэдэг юм байна. Одоо Монголын нэг өдөр Балдуугийн шаргын Монголын нэг өдөр шүү дээ. Тэрэн дээр чинь яг үндэ хүний төрхөөс ахлаад хүүх хүртэл амьдрал байгаа хөөхгүй. Тийм шүү дээ. Тэнгууд тэнцээ наан байгаа хүн цаана байгаа хүн яг адилхан хэмжээтэй хэрнээ орон зай ялгаа гаргаад идэг. Тэр амар сонирм философи байсан байхгүй. Тэгэхээр Монгол хүний нэг газар зүй онцлогтой тааруулж тэр нэг уран бүтээл ер нь явж идэм байна. Одоо жишээ нь гутын дуу гэхэд яг л тал нутагтаа адилхан тэр ургаж гарч ирж байгаа байхгүй. Одоо Америк гэхээр л жишээ нь өндөр барилга нэг хипхоп дуу муу гэл яг үсэж байгаа яг тухайн орчин тэ сууршмал иргэж уртын дуу бол тэхгүй ингээл тал нутагт ингээл явцдаг. Яг тэрнтэй адилхан юм задгаа байд юм байна. Монголын одоо тэр нэг өдөр тэр Монгол зурагч. Тэвнгууд миний зураг би дараа нэг уран зургийн анги сурсан шүү дээ. Дараа нэг хятадд. Хичнээн уран зураг руу орсон ч байсан. Нөгөө нэг юм цаг орон зайгүй ингээд сэтгэдэг нь байгаа тань гэж харсан байхгүй. Тэгээ нөгөө нэг одоо саяны хоёлаа зураг үзээд амар олон дүрстэй хэрнээ бүхэл бүтэн баг 3000 он моныг харуулсан юм зураг байгаад байгаа байхгүй. Одоноос ахуулаад тэгэхээр тэр цаг хугацаа орон зайг чөлөөлчт юм байна гэж би харсан. Монгол зургийн хамгийн авсан давуу тал. Тэгвэл тэр Европ хүмүүс ч гэсэн айгу сонио харагдаад байдаг. Европ ч өөрөө урлаг ямар тулцсан газар байлаа. Тэгэхэд Герман, тэр Австри хүмүүс ирээд ингээд сонирхлын татаад нэхэр тэр нэг ажиллагаа нэг сонин, орон зай нь бас ингээд сонин. Одоо миний тэр зурган дээр бас тийм асал байдгүй шүү дээ. Перспектив байхгүй. Яг наанаогоо цаанаогоо яг адилхан хэмжээтэй. Европын төрслөх урлагчийн дан тий аслалт орон зай гэрэл сүлдэр тий. Тэгэхээр одоо нөгөө яг л нүүдэлчин юу чин юмн дээр гараад задгаас итгэж байгаа. Одоо энэ оюун ухааны уралдаан тэмцээн тий энэ Монголц гэдэг тоглоомч тий алж штэ. Алж जैन тий. Одоо бүр эртнээс энэ хаадуудын байлдан дагуулт хүртэл тэр дайн тулааныг ингээд сонирхож явахт ямар амар задгаа сэтгэл зайл гаргаж ий. Тэр чи европчууд нэг хоёр талаасаа төмөр хүмүүс ирээл тэ нэг ирүүл дуудаал зодтолтол тэгээд нэг юм байлдах одоо систем юм уу юутай тэ хэвтэй. Тэг чи манайх ерөөсө тэр хотыг хэрмийг яаж л эзлэх нь ус ундын хааныг бол тэр нөгөө хоол хүнсээр нь боон суу зайл гэдэг юмчлаа тэ. Тэгээ энэ ген бас ингээд цаашаа бас гоё Монгол хүний сэтгэл гоё ингээд үргэлжлээл явах хэрэгтэй. Бид нэр тэгж жоохон онцгой байна шүү дээ гэж боддог шүү дээ. Тэгэхгүй ингээд Европчоо Солонгосчууд ингээд ахаар чинь их харамсалтай санагдаад байдаг ер нь бол. Тэр нэг одоо e-спорт гэдэг ба шүү дээ.
Тэр чинь бас айгүй нарийн юм байна. Бид нар л сайн мэдэхгүй болохоос бүр ингэ сэтгэл хөдлөлөө дарна хит баярлж болохгүй хит эморч гомдож болохгүй. Тэгээ бүр зүрхний цохилт мохилт хүртэл чухал байдаг гэж тийм ч зүрхний цохилтоо хэвэн байлгах. Яг нөгөө нэг ингэж бууддаг спорт эд яг тэрнтэй адилхан. Тэр чинь бүр зүрхээ зогсоодог гэдэг байгаа байхгүй. Буудах тэр яг тийм байдаг гэж. Тэгэхээр бас нарийн юм байна. Ийм жижигхэн хөөрхөн тэгээд стиг мөр бэ. Вау. Ийм өртөө болох юмсан. Тэгснээ одоо багийнхаа юу санааг гүйцэлдүүлээд пони морцоор аваад байгаа юм уу хаашаа хүүхд бага охиндоо тоглоулна гэснээр бараг цаадаал тутах нь өөрөө баясахгүй. Үзэсгэлэндээ нэр өгсөн үү? Нэрээ бодоо олцсон байгаа юу? Ерөнхийдөө бараг ботцсон тийм. Яг энэ нөгөө охинтойгоо ярьж байгаа харилцан яриан дундаас л амар гоё үлдсэн л тэ надад. Хэлэх үү? Хэлээ. Аав банк морь зүүдэлдэг байхаа гэд. Нэртэй үзлэн болох юм тийм. Тэгээд би нөгөө гурван охинтойгоо ер нь их ярьдаг. Тэгээд энэ хүүхдүүдийнхаа баг байгаа дээр илүү цаг хугацаа өнгөрүүлэх юмсан гэж боддог. Одоо нийгмийн жишг бол аауд мэдээж үр хүүхдүүд гэр бүлийнхаа төлөө өглөө гараад орой ирээл орой ирэнгүүтээ утас юм уу ТV-ний ард суучдаг тийм. Тэгээд хүүхд байх цаг хугацаа бол маш богинохон. Яг энэ цаг хугацаан дээр илүү 24 цаг хажууд нь байх юмсан гэд. Тэгээд уг би өөрөө бас жоохон эрхчлөө гэрхэмлдэг хүн чинь яг тийм бас уулуурхаа муурхаа хурамураа яадаг ажил хийж үтсэн үц 2 сараас илүү бас ажиллаж чадахгүй юм л. Аль болох тэгэл хуваараа юмгээд төгснөөс хойш явж агаад 20 оноос хойш хөдөө гараад нөгөө багийнхаа хоббигоор мал амтнангаа тэжээгээд өөртөө цаг зав илүү гаргаад тэгээд зураад гэж. Танаа одоо кемп гэж хэлж болох бах те. Кемпийг ер нь бол бас амралтын газар болох зорилготой гэсэн те. Сая ойлоо ярилцж хахад хүүхдүүдийг тэгээ 7 хоногч болтгоо уцнаас хоол тэгээд гэр бүлэрээ амралт ихэрээл арх тар суугаад ахгүй арх тарснаас хол зөвхөн хүүхдээ бас таньж мэдэх болцоо олох юм шиг байна тий. Ponyland and Art Fair гэдэг пэйж байгаа л да. Тэгээд жилийн өмнө нээсэн тэгээд ганц нэг рэйл хийж байгаа сүүлийн үед энэ үйл ер нь юм хийгээгүй зураг л тий. Тэгээ гол зорилго нь болохоор бит хоёр нөгөө хүүхдийн зургийн сургалт явуулдаг ус хүүхд хүмүүжил талтай илүү жоохон эвсэлтэй юм шиг байна. Дээрэс нь манай хүн ч бас ногоо могоо цэцэг мэцэг тарих тийм хоббитой. Хүлэмжинд ногоо тарьж өөрснөө гоё тарьсан юм аядаг ч юм уу те. Өсгсөн мал амтнаа идэх ч юм уу те. Дахиад чигээд өндгөө түүх ч юм уу. Тэгээд хэрэгжүүлэл явж л байгаа. Тэгээд тэр кемпийн гол зорилго нь гэр бүлэрээ очиод хүүхдүүд гоё амтантай танилцах нь байна. Тэ амтан илж одоо хүүхдүүд чинь ингээд орилоод идэм л шүү дээ. Муур зурж юм уу нохоо хараал ингээд хаагаад л тэ. Тэг гоё амтантай амьд амтантай харилцаж сурах хажуугаар нь гоё зураг зурах урлагийн бүтээлтэй танилцах ч юм уу тэ. Тэгээд ийм гоё илүү амьд байгаль тэр яг хүний хүүхдийн хүн бий болоод энэ амьд харилцаа амьд байгалыг илүү эхлээд таньж мэдчих. Тэрнтэй цаашдаа ингэж хамтарч ажиллаж амьдрах юм байна гэдэг гоё. Анхны хүүхдлийн нөх юмсан. Тэгээд яг ингээд янз бүрийн мэрэгжил ингээд эзэмшээд байгалаас амьтнаас хол байсан ч гэсэн эргээд бас ингээд тэр нэг багийнхан дурсамж тэр гэр бүлд ингээд айгүй гоё нандин дурсамж үлдээх гэсэн. Гэсэн ийм янз бүрийн хажуугаар нь бит хоёроос хоббигоор амьдраад байгаа байхгүй. Тэгингээ бас хүнд бас өгч болох юм өөх. Сая манай хүүхдэд дөрөв хүүхэдтэй юм гээд дөрөв авдаг да. Авчирсан тий. Тий. Айгүй хөрхөн. Пони морнууд. Тий. Жишээ нь танаа одоо кемпт буусан хүүхдүүд өөр нэгэн пони морь бас хийж болохоор шүү дээ. Тий. Пони морь хийж болно. Зураг зурж болно.
явандаас юм гоё керамик баримл бид нар хийдэг ч юм уу. Заавал морь гэлэхгүй тэнд харсан амтнаа галуу нугас шүү те. Жон сэгсэрч үснэ. Хөрхий. Нэрээ бас аюу гоё. Нэг манай охины дуртай өнгө шүү дээ. Манай охинд яг ийм өнгө аягүй хөрхэн цогтой юм л. Тий. Нөө ягаан өнгө гэхэрэл охтын өнгөд үгүй. Манай охинд болохоор яг ягаан өнгөрөөс цогт. Ийм өнгөст яг гоцогт. Манай охины баан юмараа. Тий. Тэгэхээр ийм хүүхэд ингээ гараараа хүртэл ингээд өөрийн гэсэн гой гой юмуудыг уралж болох нь шүү дээ. Та зүйлсээ. Хизээ тэгээ яг хүн одоо авч эхлэх үү? Юу н аваад эхэлсэн байд юм уу? Үгүй одоо 5 сарын 10-нд үцгэлэнгийнхаа ард гарчаал. Тэгэл ерөн тэр кемпийнхаа гоё хөгжүүлэлтэнд анхаарай гэж бодоод. Ерөнхийдөө баацуур яг хуу гэр мэр барайл хүн очоод те. Хүүхдийн гулсуур илс мэлс нэг тоглоом байшин гэд волейболын сэтг мэддэг татаад ингээл эхэлсэн л баг. Тэгээ энэ зун гоё өшөө нөө басин ч хийдэг юм уу те. Гэсэн тиймэрхүү бодолтой. Тэгээ яаж хөгжүүлж болох нь тэгэл. Урлагаа бас төлхөө барих нь шүү дээ. Тий. Би над нэг юм ажиглагдсан байхгүй юу? Сая цагаан сараар. Тэгэл ингээд удаавал зугаа ингээл хамаатан садан өөр хүүхдэд дагуулаад ирж байна. Найз нөхдийн хүүхдүүд ч гэсэн ирж байна. Тэгсэн чинь уц нь бүр амар томдчихж. Харин тий. Ерөөс салахгүй бүр ингээл ерөөсөө ийм болчих. Тэгээ тэр нурууны хөгжил бас ингээл тэрийг дагаал эволюцийн хөгдөн шүү дээ. Тэгээд хараа мууд нь нүдний шил зүүж ийн хүүхдүүд жоохносоо. Тэгэл ерөөсөө ингээд ийм болчиход байгаа байхгүй. Тэгэл алиунаад уцаа төр орхиотохтой өнгөт зөв 1 минут ч орхиж чадахгүй ингээд байж ядаад байгаа нь мэдрэгдэж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс чинь бид нар чинь айгүй завгүй. Одоо чи ингээл манай ихнэр энэ чинь ингээл компьютероо хараал ингээл ажилдаа төвлөрч чинь би бас энэ чинь ингээл ажилдаа төвлөрч чинь хүүхдтэй ингээл үнэхэр цаг хугацаа зарцуулж чадахгүй байхгүй. Тэгэл нөгөө уцаа нөхчдөг. Тэр нь ихэнх эцэгчүүд тийм шүү. Тэгээ хүүхд яг хүүхдийн буруу гэж хэлж бас болохгүй. Бидний хариуцлагын асуудал яригдсан тэнцээ. Хүүхд ч ямарч буруу байх уу тий. Тэнгууд яг чарахгүй бүр ингээд томтолт бүр явагдчих. Тэгэхээр жоохон ч гэсэн дээр уцнаас хөндөрүүлж те. Яг зөв. Байгалыг бас жоохон мэдрэх, амтныг мэдрэх юм маш чухал зүйл байна шүү дээ. Тэрнээс гадна ингээд бас нөгөө байгаль цаг үр хал үзүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг шүү дээ тий. Манай баг охин ч одоо яг хөдөө манай баг охин 19 онд төрөл 20 онд хөдөө гарсан. Ер нь хөдөө өссөн гэсэн үг. Тэгээ одоо хотод байгаа. Тэгээл ярихаар Монголдо хармаар байна гэж хэлдэг байхгүй. Юу яриад байгаа юм чи Монголд авч нэнгүүт. Тэгээ хөдөөг Монгол гэдээ ойлгоцсон. Тэгээ хотод өстөө хэцүү байна. Хөдөө хармаар байна. Тэгээд өглөө ярьжсэн чи би жоохон сул дорой болоод тах шиг байна гэлдэг чинь 6-нд яасан гэсэн чи би хөдөө ингээ гүүж хараагаал өстө сунааж мунаагаад энэ охин мөртлөө аяг байт юм баг. Тэгээд би жоохон сул дорой болоод тах шиг байна гэл одоо тэр хөвч яг юу бодоод тэгж яриад байгаа юм те. Тэгээ утасны хэрэглээ гэснээс би нааш эрэхтэй богоноор ирсэн. Тэгээ нэлээ олон жил богоноор яваагүй те сая цаг нь тэгж таарал ирсэн чинь богоонд явж байхдаа би эрсэнтээс 5:20 хөдлөөд гэгээ тасраагүй. Тэгэл би бас нутаг орон үзэл ингээл цонхоор юм хараад яваад цуг суужсэн хүмүүс ингээ уцаа үзэл яваад байгаа байхгүй. Тэгэлгүй сүүл рүүгээ нөгөө хүмүүс чинь ингээд баг намайг жоохон гайх маягтай. Би ч за энд ийм уул байдаг юм байна, тийм газар байдаг юм байна. Тийм тал гэл ингээ бүр ингээл бүр шунаал юм хараа яваад байсан чинь нөгөө хүмүүс чинь баг энэ яагаад ийм амар сүрхий юм үзэж чараа яагаад яваад байгаа юм л гэс тийм мэдрэмж. Тэгэл хажуудаас нэг 2 нэлх хүүхдтэй залуу ээж явж байгаад хүүхд нуулгаар л уцаа өгч гин. Тэгэл нөгөөт нь чимэг болж. Би нөгөө багтаа ийш тийшээ аав маавтайгаа явахаар тэгээд тэр үед уцаа шин байсан биш. Эл аавнууд за энд ийм нутаг руу ингээд орж ийн энэ хартай. Энд чи ингээд хөвчөө за энэ ингээд гэл газар орны байдал танилцуулаад тийм юугтай газар явж ийн. Тэр надад их тийм одоо гоё үнцэнтэй. Одоо бас хүүхдүүдтэй ч гэсэн
Тэгээ бас хөдөө гадаа яваад энэ дөрвөн үйлрэлийг жоохон мэдрүүлээ те. Бороонд норж үзээд, даарч үзээд, салхинд хийсч үзээд. Ингэж тийм мэдрэмжүүдийг бас их гоё аваасаа. Тэгэхгүй манайх ч ингээд даарч нь хөрчнө гээл ингээ оролд ороогоо л ерөөсөө энэ юунаас бүр ингээ таслаад байгаа байхгүй байглаас нь. Тэгж боддог доо тий. Дархлаагүй л болгоол тий. Тийм бай. Нөгөө миний таны дуртай артистыг ингээд үзчихэд би хариуландаа гэж тэгжсэн гэдэгс тий. Тий. Ер нь асуу. Дуртай артист юм бэ? Уран бүтээлч одоо. Ер нь бол Монгол уран бүтээлчтэй би илүү бас яадаг. Шүтээчтэй дуртай. Тэгээд өөрөө орно. Би шууд тий. Яагаад гэвэл одоо яг миний яриад байдаг нэг шүглүүлээд тухайн нийгмийнхаа байдлыг зурдаг. Энэ үнэхээр энэ манад хэрэгцээтэй орон зай дутагддаг. Дутагдчихж байгаа үнэхээр бас. Тий. Мөн орхон тул тий. Үнэхээр бас нэг даал дагуулгатай гоё. Үнэхээр нэг тийм сүнслэг гоё зураг зурдаг. За баримлт сүх бүрэн тий. Гоё ерэн зөндөө яг тийм. Яг энэ гоё гэсэн юу бол байхгүй. Тий. Тэгэл ихэнд санаанд орж байгаа юм тэгээ таагуур байна. Мэдээж Ахмад үеийн зураачд бол гайхамшигтай агуу. Урлагийг ингээд өгцөн шүү дээ дамжуулж авчирсан тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүсийн суур хундаам дээр бид нэр ингээд бас босч байгаа. Манайх ч бас Европ школоор явцсан бас нэлээд суур уран зурмаг сайн шүү дээ бас тий. Тэгээ нэг яг нэг агуу хідэн үе бас байгаа шүү дээ доолдгой. Тий. Тэгэл дондог гайл зураач байна тий. Яг бүр ингээд тийм маш мастер зурдаг. Үлцэн утгагүй агуу. Тэдний ингээд ажиллагаа харахаар бас ямар юм омглон зөрөгтэй байсан бэ гэж харагддаг шүү дээ. Тэгээ тухайн үед бас нэг гадагшаа ингэж сонгож одоо зураачдаг бас ингээл явуулж байгаа шүү дээ. Тэр сонголтууд бас их нүдэ болсон байд юм шиг санагдтыг. Яг ирсэн хүн болгонлаг супер мастер болж байгаа шүү дээ. Одоо бол бид нар бол ингээл гадагшаа зөндөөл хүмүүс явж шүү дээ. Тэгтэл над нэг юм жоохон дутагдмал санагдаад байдیں۔ Явсан болгон ингээд лаг супер ихгүй байна. Тухайн үед бол яаж сонгодог гэсэн мэдэхгүй. Ямар ч хэлсэн л маш сайн боловсон хүчингүүд л ирж исэн санагдаад байдیں۔ Тий, хүндээ байна уу? Нэг бол тэр социализмын үеийн сургалт школ тийм ундаг байсан уу тий. Тэгтээ огт авьяас хүн явахгүй. Тэгнэж маш танжил явуулж байгаа л да тий. Мэдээж олон залуучуудаас шилэгдмөлүүд л явж байгаа юм да тий. Одоо бол нэг мөнгөтэй арга үрээ хаалгатай хүмүүс л явж чадах шиг байна. Нэг сургууль соёл тий. Яг нэг хин нэгний боломжийг аваад би бол тэгж хараад байгаа. Одоо тэр боловсролын сангийн зээл мэйл янз бүрийн бэд юм билээ шүү дээ. Тий. Тэгээ тэрүүгээр явсан хүмүүсүүд нь яг үүндээ бол маш баян зээл авахадах шаардлагагүй сууж явцсан байдаг. Тэгээд эдгээр нь очиод яг сурж гэнэ үгүй юу гэдэг нь бас асуудалтай тий. Сураад за мэдхгүй миний бодлоор бол баг зугаацсан гэж шоодсан гэж байгаа л ирдэг юм шиг санагдаад байна шүү дээ. Тий. Үнэн. Тий. Одоо нэг гашуунч гэсэн үнэн гэдэг шиг. Тий. Тэгэхэд яг нэг авьяастай хүүхдүүд нь тэнцээ ард хоцорчдаг ч юм уу тий. Тэгж л харагдаад ах шиг байдгийг. Би тэгээд тэр кемп дээр бас нэг яг яванд эхлээд ийм соёл юм уу ийм нэг хэлбэрээ олцоод тэгээд бас нэг нийгэм тустай юм боддог байхгүй. Тэр нь юу вэ гэхлээр миний доор нэг дүү байсан байхгүй. 2 настай одоо хөгжлийн бэрхшээлтэй болоод тэгээд 11 настайдаа өнгөрөөд 9 жил бүр 100% асаргаанд байж байгаа. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айл гэр бүл ингээд амар тийм дарамттай хэцүү. Тэгээд 90-ад оны санхүү бүх талбар дээр тийм. Тэгэнгүүт аав ээж хоёулаа ажил хийж гисэн бол нэг нь хүүхдээ хараад нэг нь ажиллаад юм ачаа нэмэгдэн тийм. Тэгээд тэр гэр бүлийн уур амьсгал ингээд давнд гिचнэ
сайхан өссөн аав ээж маань юмар дутаагаагүй. Гэхдээ тийм хүчлийн бэрхшээлтэй хүүхдийн гэр бүлийг бол маш сайн мэддэг. Яс махаараа мэдэрдэг. Тэгээ жишээ найзуудаа жишээ нь ингээл гэртээ оруулахаас санаа зовдөг, ичдэг. Одоо л ичих юм биш л дээ. Тухайн үед би бас жоогонж байж тийм ээ. Тэгээд одоо нөгөө хоёр дөгч 11 нас хүртэл ингээл биеийн томрон тэгээд өөрийн мэдлгүй шээж баадаг ч юм уу тий. Гэрээс бас үнэр танар гардаг ч юм уу. Тэгэл тийм байдлаасаа болол гэртээ найз нөхдөд оруулахаас ичдэг ч юм уу. Нөгөө хүүхдийг тэр болгон ингээд авч гар салхилж чадахгүй тий. Нөгөө тэрэгцэр мэрэгцэрч ховор байж тэгээд ийм зовлон гэх юм уу ийм амьдралыг амталсан бас цаагаараа надад нэг бурхнаас ч юм уу өгдөл гэж боддог байхгүй. Чи ийм амьдралыг мэднэ үсттэй тий. Амталсан уу амталсан. Тэгвэл чи энэ салбарт үйлчлэх хэрэгтэй гэж надад бас бодогддог байхгүй. Тэгээд тэр кемп дээр одоо тиймэрхүү үнэхээр асаргаанд байдаг хүүхдүүдийг сайхан авчиж үн төлбөргүй те ерөөсөө үн төлбөргүй 7 хоног ч юм уу сайхан амраагаад амтантай гоё тоглуулад тэгээ ээж аавны гарын амраагаад ч юм уу те ямар гоё тийм нэг зоригтой ер нь бол те одоо хүн ч одоо энэ байгальд дэлхийг стандарт авч штэ нийгмээс ч юм уу ах дүүсээсээ ч юм уу те одоо авсаар хаад одоо ер нь дуусч штэ байгаль ч гэсэн тэгээ ер нь одоо бид нэр эргээд өөх цаг болцсон юм шиг санагдаад байдаг маш гоё те бүх талбарт одоо тэгээд энэ тэрбум модцод гэл ингээл гот би амар баяртай хүлээж авчихсан. Тэгээд яг үйл явц нь одоо ямар болж байгаа юм бол те. Тэгээ гол зорилго ч гэсэн хөдөө гараад бай газараа модчуулъя ч юм уу те. Тиймэрхүү бодолтой. Энэ өгдөл чинь бүр цаанаасаа өгдөлтэй байт юмсэ бусдыг бодох юм. Бүү сүнснээсээ за зөв өгдөөсөө ч гэдэм юм. Бүр маш хүчтэй өгдөл сүнсний өгдөлтэй гэсэн. Тийм манай арт түмэн тэрэнд их ойрхон шүү дээ. Ер нь бол тийм ойрхон шүү. Жишээ нь ингээл нүүхтэй бүрээ цэвэрлжтэй тий. Яг гоо хэсэг бүлэг хүмүүсүүдийн юугаар л энэ байгаль орчин гэж муудаж бохирдоод байгаа болохоос биш бид нар масаараа юм тийм болчоогүй шүү дээ. Тийм. Байгалаа хайрладаг, хамгаалдаг. Яг хэвээрээ л байгаа тий. Байгальтайгаа хамгийн зөв харьцдаг л арт хүн байлаа шүү дээ. Одоо буцаад тэр сэрэх баха эхнэр үдэ хоёр чинь бас их нөгөө нийгэм рүүгээ хандсан их юм хийх гэж үзнэ. Одоо 0-оос эхлэе төсөл байна тийм шүү дээ. Одоо модон жорлонгоос яаж салах уу гэж аль болох 0-ыг ер нь бол яг хуу ингээд тархинд нь л байл гэж хараад байгаа асуудал. Зөвхөн юунд биш. Одоо 0-ыг хичнээн гойцсаад буцаагаал муухай болгочихж байгаа юм чинь. Хамгийн гол юм нь тархины тэр том усыг л татах хэрэгтэй юм байна даа гэж хараад. Одоо тэрийг одоо яаж нөлөөлж хийх хэрэгтэй юм бол доо мэдэхгүй бас. Бодоол наад зах нь л одоо манай энэ орчин хүмүүс айгуусаа ингээд балконоор хогоо шидчих юм бүр. Тэр нь би бүр үнэхээр гайхаад байгаа байхгүй. Яагаад те гэрэл цэвэрхэн байвал болоо гэж боддөг юм уу яа. Гараал хогтоо гараал хүүхдүүд нь гадаа ингээд тоглож шít. Яагаад зүгээр гаргаа хайж болдгоо юм. Би яг саяхан хэдхэн хоног юм дэлгүүр орчоо гарсан чинь тал пивтэй үнэ шидчихдэг байхгүй. Гэл шунган жирэл яг метрийн зайтай миний хажууд унж байгаа. Хэрвээ би оногцсон бол шууд баг үхэл авахар хэмжээний бүр өндөрөөс унж ирж бож байгаа байхгүй. Тэр шидэж байгаа хүн ямар амар бүх зүрх вэ те. Ерөөсөө доор нь хинч өж магадгүй шүү дээ. Хүүхдүүд тоглож байна. Хүн амны хэрэгж шүү дээ. Нэг удаа бүр машин дээрээс нэг юм хог нь унаад машиныг гимтээц юм байна. Тэгсэн чинь тэр нэг QR нэг авсан юугаар нь олоод залсан байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг 10 жилийн нэг хүүхд шийдсэн байгаа. Тэг гэх мэтлэн энэ маш ухамсаргүй ямар амар дод төвшин байна зарим хүмүүс. Тийм тохиолдол гарсан шүү дээ. Нэг хэдэн жилийн өмнө мэдээгээр гараалсан. Хүүхдээ салхилуулаа гэжсэн хүн. Тийм. Балконоор юм аваа шидсэн чинь яг хүүхдийн зулаа дээр нэг хүүхдийн алаа хийцэн тийм тохиолдол байна. Ямар юм бүр бүх зүрх вэ те ингээд зүгээр шидчихдэг. Хүн алхачихл шүү дээ. Би цагдаа дууцсахгүй. Энд цагдаа чинь энийг хэрэг гэж үздэг юм байна. Өө хэрэг биш байна гэд над руу мессеж ирсэн. Энэ бол хэрэг биш ээ. Тэгээ бүр яг оноод алаад хайцсан хонл хэрэг гэж үзэх юм байна л да.
Тэр чинь урьдчилан сэргийлэх. Тий. Сэргийлэгч гэдэг нэр чинь тий. Одоо бидний нөгөө үг хүртэл ингээ өөрчлөгдсөн. Тэр ингээд одоо жишээ нь социализмуд бол сэргийлэгч гэдэг үстэй. Юмыг сэргийлэх, хамгаалах. Одоо бол цагдаа, цагдах, хорох. Уг нь бол тэр бас сэргийлэгч гэдэг үг нь бас их зүгээр юм шиг. Сэргийлэх, юмнаас хамгаалах. Харин тийм дөрөв чанга тархинд юм байна гингүүт. Яг бас тийм үйлдэл надад яасан. Би нөө дөмөл дээр гарчаад бас нөгөө хөрмал наан цаана гээл бас нэг үнэхээр нэг туслах малчин ч юм уу юм хэрэгцээ байгаад тэгээ нэг хүнтэй за зүг болоод ингээд бас хамтарч ажиллая гээд тэр бол ингээд өө ахын дээр баг хөлд орхосоо дөмөл дээр өссөн тий баг 1000 мэрэгчлийн эзэн штэ малчин гээл гэл хоёлоо цуг машин манаар явж байгаа л ахын жоон шаардсан байж нэг пиав аваад өгч оо заа гээд лааз пиав авч уучаад тэг цонх болгоо шийдчихгүй лаазаа яа тэгэл би тоормсол зогсоол буугалаа заавал тэгэл ингээд салсан л та тэгээ за энэ хүмтэй ингээд хамтарч ажиллана биш шүү дээ малчин хүн хамгийн наадах байгаль хамгаалах шүү дээ гол нь тэр шүү дээ малчид бол байгаль хамгаалагчд байх бүр ёстой үүрэгтэй гэж боддог би тэгэхээр л тэгэл тэр аваар одоо бас хичнээн малчид ч гэсэн ингээд хогмог бас жалган малганд нууж байгаа юм шиг тэ хайчнаа тий өхөр малны хэсэг зэм ингээд тэр чи болохгүй шүү дээ одоо дулаараад нөгөө нямбактер тэгнь өвчин дахалгаар нь ингээд тэгэхээр яг үнэхээр заавал хотынх ч хөдөөнийх ч гэхгүй ингээд нийтээрэл тархинд асуудал байна энэ дээр одоо яаж үлгэр дөрөөл тэ гоё байх уу гэж бодоол гэдэг. Одоо тэгэл хэлж ярьж ил засагдан да тань нэг байнга сануулах ойлгуулах одоо ястал нэг тэг наснаас нь л эхлэх хэрэгтэй юм шиг. Тий. Тэгэхээр л эргээл боловсролын систем хүүхдрүүл очиж байгаа биз тий. Нэгхээр ерөөсөө яа харахгүй. Би ч одоо яг өөр ингэсэн унаа машингуун автобусаар аягүй хүйшлүүлнэ. Тэгэл бид нар чинь саяхан л нөгөө автобусны асуудлаасаа саллаа штэ. Нэг хэсэг чинь аягүй хүүтэн автобус чинь аягүй бензин тосомнорт нь аягүй муу байлаа штэ. Тэгээ нэг үе бодвол аягүй айтах автобустай болчихж байгаа. Тэгэл удаагүй байхад л тэр суудл муудлын ингээд хохлоо дураа айцсан, тастаа айцсан тий. Тэгээ дээр нь зураа айцсан, бохоо наацсан. Ийм асуудлууд амар их. Тэгэл хараад ингээл гол харалж байгаа байхгүй. Бид нэр ерөөсөө юмыг хайрлахгүй байна. Ер нь хүн юм бүтээдэг хүн л юм хайрладаг юм байна. Яг зөв. Юм бүтээдэг хүн ч л юмыг хайрлж, мэдэж хамгаалт юм байна шүү дээ. Тэгэл нөгөөх нэг Японоос жишээ авна гэхээр Япончууд ч ингээд ер нь цэвэрлэгч байдгүй гинэ. Тийм гэс тээ. Дунгууд нэг хүүхдүүдээр чинь яг өөрсдөр нь нойлыг угаалгах, арч цэвэрлүүлэх. Тэгээд ирэхээр чи хүмүүс чинь зүв бицэж эхэлж байгаа байхгүй. Хүн цэвэрлждэг болохоор ч хүмүүс чинь аюу бохор заваан бицдэг тий. Наад захын суулгах асуудлууд байна. Бид нэр амьдрах урлагт бас суралцмаар юм шиг. Тий. Одоо би ч одоо хотод орж ирэл ер нь байнга автобусаар явдаг амар байдаг. Тэгээд нэг ажиглагдсан юм настай хүнд суудал тавих ерөөсөө болцсон юм байна. Бах болц тэр бол. Бүр гүрийгээ суугаад их нөгөө настайчууд нь ч тэгээд баг сурцсан юм биш. Тийм баг сурж ах шиг. Дүрслэг урлагийн подкаст ирнэ тэгэл баг амьдрал ярьсаар галтай. Хүн сонирхол дүрслэг урлагийн талаар мэдэх юм зөндөл шүү дээ тий. Ер нь дэс өөрийнхөө амьдралыг зурчаад идэм шиг байна. Яагаад ч мэдэхгүй нэг унж яваа нэг робот хүүхэд далаар унж байгаа. Яг өндөө уналт юм шиг ирнэ. Босолт байсан байхгүй тэр зураг. Одоо би үзүүлнэ. Жохон тот байгаа. Тэгээ тэр унахтаа нэг юм дээр би очино гэж бодоодсон байхгүй. Яг юун дээр очихлах ерөөсөө мэддэггүй. Тэгээд би өөр ингээд нэг бүр аргаа ороод залбирч байгаа байхгүй. Бас л нөгөө зүуднээсээ. За зүудэнд минь хилээд өгөөч юу байх вэ? Тэр унж байгаа робот нэг юм дээр очино. Тэр нь юу байх вэ гэсэн чинь яг тэр шөнөө миний чихэнд нэг бэлдэг байхгүй. Над 3 санаа хэлсэн. Нэг нь бол бүр ортоос санаанд орохгүй мартагдсан. Тэгээд хоёр нь бол нэг нь зүйлт хэлсэн. Тийм гоё зурагтай юм зүйлт байна. Нөгөөдөг нь болохоор алтан бүрээ хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр алтан бүрээг над таалагдаад алтан бүрээг зурсан. Тэгсэн чинь дахиад нөгөө нэг библиэсэн судалсан чинь библиэл дээр чинь амар том бүрээ чинь амар том символ болдог юм байна л да. Их шүүлтийн цаг ирнэ гэдгийг билэгддэг юм. Бүрээ үлээж шүүлт эхлэн мэхлэн гэдэг.
айгүй том симбол байсан бэлээ. Аа. Нэг талаараа урлангаас гарсан нь ирж очиход айгүй хол байсан. Тэр цаг хугацаа хэмсэн. Одоо би чи гэр урлаа ирж холдоод өдөр болгон баг 3 цагийн алдагдал орж байгаа байхгүй. Тэр 3 цаг чинь ингээд арай нөгөө нэг хийх юм илүү үр бүтээлтэй болж эхэлж байгаа байхгүй. Одоо контент хийдэг ч юм уу зураг зурдаг ч юм уу. Давуу тал бас болж өгсөн гэж хэлэх гээд байгаа. Нэг талаараа. Миний нэг цээжний үг байдаг байхгүй байнга. Чиний эхлэлчин шалахгүй байсан ч төгсгөлөө агуу ихээр өсөг гэдэг. Тэгээ энийг л их баримталдаг. Хүн байгаа амьдралаа эцэг царай төрхөө ч гэсэн ингээд айгүй их голж хамалдаг. Юм шиг санагдаг. Эмэгтэйчүүд ингээд сүүл рүү бүгд нэг юм ижлэхэн царайтай болох гэж байгаа юм шиг те. Хамраа үнсгдэг ч юм уу. Гэхдээ ингээд бурхан чамд ингээд гой царай өгсөн байна. Энд чинь чиний ингээд онцлог. Гой. Энэ байгаа чи ингээд амар гоё штэ гэдгийг яаж энэ хүмүүстд хэлмээр юм бэ гэж л боддгийг шүү. Тийм бүр л нэг аймхтар төрөлхийн эрүүл мөрний гажигтай биш л бол тийм мэдээч тийм. Тэр нөгөө яг ингээд төрсөн цор ганц гэдэг чинь л хамгийн үнэтэй байхгүй. Бид нар юм цор ганц гэдэг юм бол илүү өнгөлөм өстэй. Үнцнийг ойлгохгүй шүү дээ. Тэгэл заавал бүх хүн ингээл давхраатай байх хэрэгтэй юм шиг, бүх хүн л юм өндөр амартай байх хэрэгтэй юм шиг, бүх л хүн нэг юм домбор уралтай байх хэрэгтэй юм шиг л хандах юм шүү дээ. Маш буруу л яваад байгаа. Гэхдээ энэ цаг хугацааны үед үнцнийг алдна гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ. Дөрөв Библи ярихад бас би бас уншдаг л та. Тэн дээр тэгдэг байхгүй. Нэг Содом Гомор гэдэг нэг хоёр хотыг тэнгэр элчнэр хурж ирээд устгадаг. Гэхдээ устгахаас өмнө тэнд нэг зөвхт хүн байдаг байхгүй юу? Тэгээд зөвхт хүн тэр тэнгэр элч тэр хотыг устгах гээд ирж байгааг харангуйтаа манай гэрт орооч гэдэг. Тэгээ хоолж ундлаад ингээд тэгсэн чи чиг сайн хүн байна. Би ингээд энэ хотыг устгах чинь. Тэгээ чи ихнэр хөхтэй аваад ингээд энэ хотоос гар гэдэг. Тэгсэн чинь тийм за тэгээ танаас юм асууж болох уу гээл. За энэ хотод нэг тийм 50 над шиг зөвхт хүн байгуултаа энэ хотыг устгах уу гэсэн. Устгахгүй гээл те. За дахиад нэг юм зөрхлээд асаа 40 хүн байгуул устгах уу гэсэн чиггүй. Тэгсээр байгаад хэдэн хүн дээр очдог лээ. 5 хүн байгуул устгах уу гэсэн. Устгахгүй гэдэг. Тэгээ яс юм дээр тэнд 5 хүн байхгүй тэр ганц л хүн байсан. Тэгээ уул руу цухтааж явж байгаа. Эхнэр нь нөгөө арагшаа ингээд эргэж харчихсан шүү дээ. Тэ. Эргэж хараад тэгээд тэрийг яагаад эргэж хараад байна гэдгийг тайлах нь нөгөө материалын зүйлс эд хөрөнгөндөө ингээд хорогдоод тэ. Тэгээд эргэж хараад чулуу болчдөг тэ. Тэгээ манай энэ Монгол гэлтгүүл ер нь дэлхийн ингээд одоо нэг тийм самуураад тэр нэг тэнгэр хэлж цохиулах цаг нь ойртоо очиж байгаа юм шиг тэ. Шүүлтийн цаг эхлэх гээд байгаа юм шиг тэ. Зөвхт хүн цөөнжөлтгөө байх хэрэгтэй. Тэгээ би бас хүнийг ингээд гэрэл гэж боддог байхгүй. Бага газараа. Угаасаа шинжлэх ухаанаар нотлогдсон шүү дээ. Гэрэл ялгаруулждаг. Зөвхт байх тусмаа гэгэрх тусмал гэрэл нь тодроод идэг. Хажуу өрх гэрээ бол найз нөхдөд бас ингээд бас гэрэлтүүлээд идэг гэж боддог. Тэгээ тэр гэрэл ингээд бурхан жишээ нь миний л фантаз шүү. Дэлхийг харж байгаа л ингээд гэрэл нь ингээ бүдэгрээл ингээд гэрлэг болох юм бол за гэж арчдаг ч юм уу те. Тэгэхээр бид нар ингээд дор бүрнээ дотоод гоё нөө гэрлүүдээ гоё бадраагаас асаас те. Илүү энэ дэлхий дээр бас гоё жаргалтай уртуудаа энэ дэлхийг гоё гэрэлтүүлж амьдрах ч юм уу. Иймэрхүү юм бас боддог. Магадгүй ингээл нөө матрис гэл кинон дээр те. Дэлхий зүгээр нэг тийм батарейтэй эрчмийг ашиглаж идэг те. Тэр хэрвээ хэрэгцээг болчвол тэгэл арчиждаг те. Дараагийн бас нэг дэлхийг үүсгдэг ч юм уу гэж боддог. Хөгжил дэвшлийн 8 үе шат байд юм байна л да. Тэр ч юм уу айгуу том онол байд юм л. Тэгээд манай одоо хүн төрөлхтөн ч одоо нэгдүгээр үеж даваагүй гэж байгаа байхгүй. Нэгдүгээр үе давхад л дайн гэж байхгүй. Тэгснээр өөрсдийнхөө бүр ингээд галактикаас хүртэл нэг энергийг сорж тийм төвшөнд очих юм бэлээ. Нэгдүгээр үе давхад нэг дээр үү? Тэг дүнгийн нэг дээр. Тэгэхэд 8 үеийг давхад бүр ингээд орон зай хэмжээснээ сална бүр аимшигтай фантаз байд юм бэлээ. Тэгээд нэгдүгээр үе ингээд хөгжил дэвшлийн юм дээр блок хийждэг юм байна л да.
хөгжүүлж болохгүй. Тийм юу байд юм бэ? Тэгээ өөрөө өөрсдөө нь устгуулдаг ч юм уу те одоо магадгүй зөмийн бөмбөг хайдаг ч юм уу. Бид нэр тийм юуг бас айгүйх давсан байх магадaltaй гэж аахгүй. Тэгээл устцдаг. Тэгээл устцдаг, блоклдог гэж. Нөгөө Атлант хот мот гээл те. Тэрэн шиг өөрөө бас нэг тэгж бодлоо. Би нөгөө нэг аль болох нэг хурдан юм хийх гээл нөгөө цаг хугацааг айгүйх ашиглах гал үзээдэг байхгүй. Тэгээ саяхан нэг 100 зураач гэдэг уран бүтээлийн катал нөгөө нэг ном гаргая гэдэг график зургийн ном гаргана гэдэг бүр яг зураад гоё түүх түүхээс нь гоё судлаад одоо гэрэл зураач гавроо шиг л те чогсомгайч гэдэг зураачилсан ном уу? Тийм яг намтарчилсан биш. Жишээ нь чогсомгой нөгөө нэг би ингээ зээтэй ярилцаад яг яаж зурвал дээр вэ? Ер нь юу ингээ түүхэн сонссон чинь манай өвөө харийнхан итгэдэг байсан гэдэг. Вау. Тэгээд өөрийнх нь зурсан зураг байдیں۔ Хүрээнд нэг хайр нисдэг тоог нисч ирж байгаа гэдэг. Тэр зургийг над руу явуулаад наач айгуугаа яг юу вэ штэ. Миний яг зурх гадаа санаа байна штэ гэдэг. Тэгээ уралдаа ингээ унтж байгаа. Тэгсэн чинь яг ингээ харийнхаа ирцэн ингээ харж байгаа гэдэг тойроод ингээ зогсцсон байж байгаа. Зурцсан байсан юм гээд. За. Тэгсэн чинь нөгөө нэг жишээ нь Думбрууга гэхэд нөгөө нэг яг ингээ 10 ямаатаа ингээ зурцсан ингээ 10 ямаа ингээ тойроод урланд бас ингээ байж байгаа. Гэх мэтлэн ингээ нилээн бас цаг хугацаа зарцуулж ингээ бүр ингээ татаад харах юм бол цэг болгоно ингээ ажилтсан нилээн нарийн зураг байхгүй. Тэгсэн чинь хаарч хатаад маш харамсалтай үйл явдлаад зургууд маань баг болцсон бүр орон цэцгүй хадгалсан бүр нэгч юу үлдээгүй алах. Кичнээн зураг зурцсан гэсэн. Ойролцоогоор нэг 5 6 зураг зурцсан байсан. Тэгээд маш их цаг хугацаа зарцуулсан болохоор айгүй харамсаад болдгоо. Тэгээ ямар сайн бурхан намайг яагаад ингэж байгаа юм бэ ингээд би зүгээр л шударгаар л юм хийсэн штэ. Тэгээд магадгүй блог хийсэн байлгүй гэж бодоод. Тэгээ бүр улам ингээд шар гоцоогоод бүр улам ишч хүчээ ихсхий. Тэр номынхаа ажил руу улам орё гэдээ бүр ингээд шар хөдлөд байгаа байхгүй. Маш харамсалтай үйл явдал боллоо. Тэгсэн чинь Монгол тэр юг хаардыг яг 50% сэргээд юм шиг байна. Бас нэлээд өндөр нэрсэн. Тэгээ магадгүй сэргэхгүй байх ч магадaltaй юм байна л да. Хятад бол гайгүй сэргээдэй л гэж сонслоо. Яг. Тэгээ бүр болохгүй л одоо дахиад шинээр л хийхээс. Юм хоёр дахь ихээр нэг сүнсгүй болоод эхэлсэн шүү дээ. Яагаад байлаа да. Тэгэл өстой байсан юм байлгүй. Тархинтчин байгаа юм чинь бас асуудал байхаа л гэж бодож шүү. Магадгүй бодох хугацаа өгөөд илүү гоё юм өгөх гээд ч байгаа юм билүү гэж бодож. Харин одоо энийг бас нэг уналтж босолт гэдгээр л харахаас. Тий. Танаа пони мөрчи хэд байх вэ? 6 пони байсан. Тэгээд дөрвийн ер нь найзтай өгцөн дөө. Гэхдээ яагаад тэгэхээр 2 үйлдэл байгаа байхгүй дотроо. Нэг нь дундчин пони. Нэг сэрвэ, нэг 80 метртэй ч юм уу. Нөгөө үйлдэл нь болохоор Шотланд пони гэд бүр давжаа. Хоншиг. Тэгээ хоншиг хоёрыгоо авч үлдээ нөгөө идэг найз руугаа явуулсан. Тэгээ найз маань бас ойролцоо аж ахуй эрхэлдэг. Тэгснээ бас Эрдэнэт одоо уулын үйлдвэрт ажиллаад бусад цагаараа хөдөөнөө малцал аж ахуй эрхэлдэг. Эрдэнэтэд ер нь зураач нар хэрэг байна. Байгаа шүү дээ, тий. Байжны зураач байна. Ер нь зураа. Би бас тэгээ сүүлд сая зураачдынхаа энэ сая л цагаан сар мараар золголт молголтонд очиж бас танилцж эхэлж байгаа. Ер нь золголтонд нэг 10 гаруй зураач ирсэн. Тэгээ очоогүй бас нэлээд байгаа юм шиг байна. Тэгээд яг цэвэр уран бүтээл хийж байгаа нь бас цөөхөн. Дийлэнхтэй зургийн багш нар. Тэгээд хичээлээ гэл хажуугаараа завч хөлөөрөө зураг зураал хайцгааж байгаа юм байлээ. Тэгээд энэ жилээс нөгөө манай Орхон аймгийн орчуудын хэллээ тэргүүн мэргүүнээ шинээр сонгоод тэгээ энэ жилээс ер нь бас идэвхтэй байцгаая гээл ярьж тохирол байж байгаа тий. Одоо цаашдаа гоё хөгжих байхаа гэж бодож тий. Би бас зүг хараад нэг ээжийнхаа гэрийг нэг жижиг галерей болгох ч гэдэг л. Ээж дээр ярилцаалах аль дээрээс яриалах одоо. Уг нь надад нөгөө урлан барьж гисэн байхгүй зүг хараад нүгэл нөгөө сургуулаа төгсөөл ирчин гэж бодсон баг. Хоёр давхар урлан барьсан. Тэгээд аавч хоёрлаа. Тэгээд тэрийг ер нь галерей болгох ч гэдэг.
гэр гэлрээ хаа нэг бас хотоос үзлээ ирж бас гаргаж болдог гэж бодоод байгаа. Тэгээд манайх ч хамгийн том сум штэ 100 араач. Тий. Монголын хамгийн том сум. Бүр зарим аймгийн хүмүүсээ ч том бохгүй. Тэгээ хамгийн хүн амтаа сум 30 хэдэн мянган хүн амтаа. Тэгсээр нэ тийм галерей музей юу ч байхгүй. Одоо төр засаг л үлээ гэдэг байна ш. Өөрсдөө хийл гэж бодоод байгаа. Тэгээ энэ зунаас бараг ашиглалтанд орчих واخа. Ваа, тийм үү? Тийм. Энэ зунд очиж ямарсан ихний ээлжинд галерей болгоё доо. Тэгээд хотод байгаа жижиг үзэсгэлэнгүүд бол ирж болно. Жижигэн хөргөн идүүдний үзэсгэлэн, фото зургийн үзэсгэлэн бол ирж болно шүү, хамтарч ажиллана шүү. Орчуудыг бол бас хамтарч ажиллана л гэдэг. Миний нэг мөрөөдөл ерөн 100 арааг нэг юм гоё урлагийн хот болгох чи гэж бодоод идэв. Ааха. Нэг 100 арт гэж нэг хийсэй. Одоо хоёр дахь хийх гээл яриа л байгаа. Ааха. Хоёр дахь төслөө болохоор дан юм графит уран бүтээлч нар одоо графит гэх юм чашааж байна. Ер нь байшин барилга дээр зурдаг. Манай зураас нь бүгдээрээ л зурч штэ. Тэгээ яг юм тэр шүрсдэг бодгомод нэлээд үнэтэй байт юм шиг лээ. Тэр төсөл гоё хэрэгжчихвэл бүр ингээл багзаалаасаа буухад л нэг юм гоё урлагийн орчин ухтаж авсан. Тэгээ хэрвээ тэр ингээд төсөл амжилттай болчих юм бол дэлхийн том уран бүтээлч зүгээр л хараад чинүүх ирээл те байшин дээр зураг зураал явцдаг. Тим хот болоосоо гэж хүсэж байгаа. Хотод бүх юм төвлөрөөд байхгүй. Тэ 100 араараа бас нэг юм аялж үйлчлэх юм бүс. Болгоё гэж мөрөөдөх юм байна шүү дээ. Үгүй болох байхаа. Гол нь тэгээд зорж байгаа хүн потенциалтай хүн болохоор болох байх гэж бодож байна. Тэгээд яг энэ дээр бас миний бодож явдаг юм бол яг тэ орон нутг руугаа залуучууд ингээ гоё таарч амьдраасаа гэж боддог байхгүй. Эзэнгүүдээ тэ одоо чи төрсөн нутагтаа галерей гэж байна. Заавал зураач уран бүтээлчихгүй аль ч мэргэжлийн хүн очиход бол тэгэл яаж хөгжүүлэх үү, яах вэ? Тэгээд тэрнээс гол нь насаараа ингээд энд шахалтаад уралдаж стресстэй амьдрахаас илүү бас гоё амар тайван төрсөн орон нутаг орондоо гоё хүчээ хөгжүүлээд тэ. Тэгж амьдрал баг энд амьдрснаасаа илүү хэрвээ тухайн газараа өөрийнхөө чаддаг мэддэг юмараа бизнесээ босгочихвол илүү орлоготой ч байж болно шүү дээ гэж боддог. Сая Дашин Номдоковын гар үсгтэй ном байгааг би сая үзүүлсэн шүү дээ. Ардлын зураг чимд дөрж ах. Бид ид очив. Бүр кемп дээр бүрээдэд Соронзон гэд нэртэй нутаг нь байд юм байна. Тэг маш гоё мод уул ус тэгшэрсэн гоё газар байлээ л дээ. Тэгсэн чинь нутаг нь бүр эзгүүрээд хөнгүү болоод 6-аа айлуулсан гинэ. Ээж авсан. Тэгээд Дашин Номдоков Лондонд хэдлэнгээ зараад тэр өөрийнхөө төрсөн нутагт урлагийн арт кемп байгуулад тэгсэн чинь 400 айл буцаж нүүж ирсэн байна. Тэр кемпийг дагаж. Тэгээд нэг амар гоё Соронзон гэдэг нэрэндээ таарсан. Буцаад хүмүүсээ Соронзон мэт татчих байгаа байхгүй. Тэгээд бид нэр очиход ингээд ер нь байнгын юм арга хэмжээ, үйл ажиллагаа, хөгжмийн фестивал янз бүрийн юм болж идэг. Тэр газар. Тэгээд бид нэр очиход бүр ингээд Москвагаас амар контемпорари хөгжмийн хамтлаг ирсэн ингээд тоглолт молт хийж байгаа байхгүй. Тэгээд тэр үед очиход надад биднэрт ингээд номоо бэлгэлжсэн. Гар үсгтэй ном. Тэгээд тэр цаашаач одоо 400 ингээд нэмэгдэн л те 5 600 яваандаа бүр ингээд урлагийг суурилсан тийм том хот болох байх гэж бодож байна. Тэгээд 3 жил барьж байгаа. Тэгсээр нь одоо хүртэл дуусаагүй маш том объектууд барьсан байсан. Тэгээд маш том өөрийнх нь баримлууд энд тэнд байгаль дээр ингээд байсан. Байгаль дээр байдаг. Улаан үдээс хэдэн километр хол байлаа. Нэлээд бас зайтай. Чимэд дөрж байгаа урлан үнэхээр гоё те. Тийм гоё. Би юугаар л харсан л та. Подкастаар. Одоо яг тэрнтэйгээ адилхан дахиад тийм галерейга барьж штэ. Бид хоёрч бас тэндээ яг тийм мөрөөдөл байгаа. Мөрөөдөл биелнэ. Биелэх байх гэж бодож байна те. Түрүү чи хоёр асуултаа нэг нь бас үлдсэн шүү дээ. Тийм нэрээ таны авахыг хүсдэг уран бүтээл асуудал те. Тэг Дашин Номдоковын гоё баримлаас тэр Чингис хаан ч юм уу те. Тэр нөгөө хоёр хатны ан хийж байгаа баримл байдаг те. Тэрийг ингээ гоё тэр газараа ингээ лдэж авч тавиал. Орон нутгийн тэр арт түмэнд ингээ гоё
нээлттэй тэрийг гоё харуулах юмс үзүүлэх юмс те. Мөрөөдөл биелэх болтугай. Манайхан бас нэг юм хөшөө дурсгалыг жоохон буруугаар ойлгоод идэх те. Юм л бол хөшөө барих юм. Манайхан яг уран бүтээлч олж чадахгүй л байна л да. Тэгээ нэг хөшөө дурсгалын үн цэнийг бүр муутгай хийцэн. Тэстэ нэг мөнгөнээл гэдэг шиг нэг сайн дуран уран сайхан чад орсноороо нэг амар юм яваад идэв шүү дээ. Мэргэжлийн хүнд нь хандаад яах юм бол тэр чинь том гоё хөшөө дурсгал хийх юм бол чинь амар эргээд мөнгө олох, эргээд аялал жуулчлалыг хөгжүүлэх том салбар байхгүй тий. Тэрийг нь улс зүгээр зориулт гаргаад худалдаж аваад одоо ингээл нүүрс мүсгээл утаагүй юу мөнд өчнөө тэр бум юу зараал шүү дээ үр ашиг. Уран бүтээлчдийнхээ гоё тэр монументал том баримл юунууд их ингээд гоё худалдаж аваад тэр харин Намдоковын Чингис хаан баримл ирсэн гэдэг Монголд байгаа л гэдэг тий. Ашгүйдэл гэж бодсон ш. Гоё нийтэд хүртэл олгоосаа тий. Тий. Ахынхаа тухай ярина гэж нөгөө. Тий. Яг хөө түрүүчийн л нөгөө дүүтэйг л агаар нэг л тий. Манай ах одоо ингээд нэлээ олон жил бас жоохон баалгасан юм аа чаавс. Тий ганц би байсан. Тэгээд хөдөө гарахдаа би нөгөө ахыгаа аваад гарчихгүй. Хотоос бараг худлаа хэлж хагаад авчиад. Тэгээд зорилго нь яг нөгөө ундаанаас нь холдуулах гал тий. Тэгээ нөгөөдөг чи бас хот руугаа гүйчнэ. Эргэж олж ирнэ. Тэгээд аль болох нөгөө юмнаас нь салах гал гоё амар тайван хөдөө гоё ахтайгаа сайхан амьдрах юмсан гэл. Ингээл би болохоор их баатарлаг тэр хүнийг тэр юмнаас нь салах гадж байгаа юм шиг. Ингээд ингэж жагаад алдцсан. 24 онд 2 жил болж байна те. Өнгөрсөн ах маань. Тэгээд энэ зураг бүтээл дээр ч ихсэн ахтаа гэдэг нэг зураг байгаа л да. Тэгээ ахыхаа ингээд нуруунд дээр байгаа те. Тэг би яг ингээ боддоор харангууд ахыгаа нэх ингээл өөдөн татаал ингээл байгаа юм шиг хэрнэ. Өнгөрцөн хойно бодсон чинь би тэр ахтайгаа сүйлдөөжсэн 4-5 жил ахыгаа өөдөн татаагүй би харин ахыхаа нуруунд дээр явчихсан. Биштэй гэж мэдэрсэн. Гиснээ ингээл муулал арын хараваа гэдэг шиг л ингээл балгадаг барьдаг гэл ингээд ингэдэг боловч надад ямар амар тийм түшигтэй нүмерлж исэн юм бэ гэдэг ингээ мэдрэмж ингээд бүр ингээд амар орж ирсэн л дээ. Тэгэл ахыхаа нуруунд дээр байгаа. Ер нь цаашдаа бид нэр ингээд өөрсдөө ирийн сайндаа, эмийн сайндаа амьдэрдэг. Дандаа хин нэгний нуруунд дээр ч юм уу, хин нэгний ач тусаар чи бэж би байгаа гэдэг шигтэй. Ингээд дэмдэндээ амьдэрдэг юм байна гэдгийг ах маань ингээ ойлгуулаад явчихгүй. Тэнгүүт чин тэр чин бас би нөгөө амар ургуулж оддаг хүн чинь. Гэхдээ би ийм залуучуудад ирчүүдэд үйлчилж болох юм шүү те. Одоо ингээл Америкт ингээл харж ах тийм хар тамхины ч юм уу хамааралтай ирчүүд залуучууд нийлээл нэг бүлэг үсэл те. Гоё юм суурин мөөрн барайл. Тэр дотор ч янз бүрийн авьяастай те. Гагнуур хийдэг ингээл ногоо тарьдаг. Ингээл гоё юм би болгоол тэнчнээсээ гоё өөрснөө амьдрал тэр хорт муу зуршлаасаа салаал ийм гоё зам руу орж байгаа. Тэгээд бас тийм талбартаас үйлчилж болох юм байна да. Залуучуудыг ялангуяа ирчүүдийг босгон байгуулахад бас дагаад их орон бас болсон штэ ч гэдэг юм уу тийм. Иймэрхүү холбогдолтой бодлоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон тийм жоохон алдцсан унцсан ирчүүдэд үйлчлэх юмсан гэсэн. Босгон байгуулах юмсан гэсэн тийм бодолтой. Магадгүй тэг хөдөөнөө очиод гоё мод зодоор юм хийдэг хүн модороо юм хийдэг ч юм уу. Ногоо тарьдаг хүн ногоогоо тарьдаг ч юм уу. Бид нэр угаасаа ингээд хөдөөний орк гэл тэгээд яасан юм дээр бид нар бүгдээрээ л оркотс тийм. Би ингээл яг 2-3 дахь үе дээрээ хотод ингээд амьдраад иргэншилж байгаа боловч бидний суур бол хөдөө тий задгаа нүлчин нүүдэлчин ах уу амьдралтаас биднэрт байгаа. Олон зуун жилийн хотын түүх байхгүй шүү дээ. Байхгүй тий дөнгөж хотын соёлд суралцгаал явж байгаа л бодлол явж байгаа л тий. Тэгэхээр ингээд залуучууд ингээд манай найзууд чи арай
эрт хөдөө гарсан юм уу? Эрт итгүүс суудсан юм уу гэлээд гүү штэ. Яг одоо харин эрч хүчтэй насан дээрээ гоё хөдөө гараад хийгсэн юм а хийгээд энэ улс орн гоё ийм өргөн дэлгсэн хэрэгслэг шиг нутгийнхаа хаач гоё утас, хаач гоё байгальтай. Очоод юу ч хийж болно. Бүгдээрээ хончин болсон ч яадаг. Гоё үнэхээр гоё хонио хариуллаад цэвэр мах ингээд бас гадагшаа экспортлж болж байна. Тэгээ заримдаа энэ нэг уул уурхай ийм юунууд манад ингээд ямар ч их газрын баялагтай энэ байгаагүй болоос ч гэж боддог. Талаараа тий. Өстө нэрээ газрын баялаг байхгүйсэн бол тархины уурхаага ухаж байхгүй юу? Тий. Тэгээ байгальтах илүү гоё ойрхон амьдрал, маллаа. Би ч бас харамсалтай шүү. Ер нь энэ их баялаг. Би тэр өмнө говь руу киноны зураг авалтаар явж ирсэн. Тэгээ судалгаа хийгээд бас амар болцсон. Тэнд байгаа хонь мал зална. Тэгэл тэр тэмээ ямар ч сүрс үлдгүү болцсон бүр. Тэгэл зам дагсан тэр нэг суурин зүгээр л нэг юм зүгээр л гамшиг нэг Африкийн ядуу улсаар явж байгаа юм шиг л болж байгаа. Ууг нь миний бодлоор бол уул урхаг дагаал амар том хот босоол амар хөгжмөр юм. Тэгэхэд л зүгээр л бид нэг том ухсан хүлтэх юм шиг санагдсан. Маш харамсмаар. Тэгээ ер нь Монгол хүн болгоныг бараг тийш очиод нэг үзүүлчмэр санагдсан. Тэгэл яг үүндээ ингээд заах өмнө тэгээд хөгжил байгаа хэл та тэгэл том суурин мөр хот байгуулагжил байгаа том гоё галерей юу гэдэг музей баригжил байгаа. Гэхдээ л ус байхгүй бол тэр балгас л байхгүй яг үүндээ. Тэгээд тэр нөгөө ууг нь говьчин айгу гоё юм шүү дээ. Жохон ухад л ус гарчдаг. Ус байхгүй болцсон, гүний ус нь байхгүй болцсон. Тэгээд тэрийг дагаа нөгөө малчт нь дөрөвдөг. Одоо өөр шилждэг. Тэвэн гоо тэрний дагсан хоорондын нөгөө бэлчээрийн асуудал хоорондоо маргаа үүсдэг гэл. Асуудал зөндөл үүсдэг. Одоо яг ингээл хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт бол хайж болохгүй. Бид нар угаасаа харин жоохон орчин үеилэг те. Тэр одоо 1000-т зангат гээл төмөр өгдөг бол надад амар утгагүй санагдаад байдаг байхгүй. Олон малтаад нь биш. Чанар цөө малаас хэдэн төгрөгийн ашиг авч чадчихэв. Цөө мал чинь газар дэлхээ бас сүйтгэх нь баг те. Тийм ухаалаг юм хийсэн. Тийм хүмүүсийг гоё алтаршуулдаг ч юм уу те. Тэгээд энэ сая хөдөө төсөл гээл яваал энэ те. Яг яваал энэ тэгэл сайн цагийн эхлэл болов гэж бодоод шүү дээ энэ явц чинь. Тэгэл иргэнэ сайхан цаг иргэлгүй баг. Би нөгөө огт арх ухаа болсон. Гэтэ яг амар удаагүй л дээ. Нэг 7 8 сар 9 сарч болж байгаа юм уу? Одоо юу? Тий. Огт ухаа билээ. Бүр пиавч ухаа байлаа. Тэгсэн чинь ер нь бол яг нэг удагч байгаагүй л дээ. Нэг сард нэг очдог ч юм уу тийм байсан. Тэгээд надад юу анзаарчихсан бэ гэхээр уухаар зүгээр яг агсан согтууд тавихгүй байсан ч юмас цэвэрхэн ууж болж байна. Тэгэхэд л яагаад ч юм нэг миний ажил үс ингээ бүтгэж аждаг. Бүтгэжсэн ажил байхгүй болчдөг. Нэг архины дэв гэж юм яг дагчтай санагддаг байхгүй. Зүгээр л бүтгэжсэн ажил бүтгэж аждаг. Бид өөрөө ч тэгж боддог байхгүй. Өргөөдгөө итгүүлсэн ч юм уу. Ер нь манай нэг удмын бөөмөр ч гэсэн хэлдэгсэн байхгүй. За чи архил уухан бол амьдрал чи уруутах юм байш шүү. Дороотох юм байш шүү гэж. Тэгээд тархиндаа тэрийг суулгацсан ч болооч тэр мүү ер нь л ингээ нэг уусан тэр хугацаа яг ингээ дандаа амьдрал уруудаж байсан байгаа байхгүй. Тэгээ уухаа байцсан чинь яагаад ч юм бол бүх юм ингээ нэг гоё ингээ цаанаасаа л ингээ дивжээл хөгжөөл байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэлээ ороолээ хүртэл над гоё үр ашиг өгөөл одоо жишээ нь байрных өөрийг ингээ тагилчдаг ч юм уу те. Тэгсэн чинь ингэдэм байна. Ер нь бол яг ингээд хүн ингээ нэг пив ууцсан байсан ч гэсэн цуснд нь ингээд ер нь ингээд тэр 6 сар байдгийм байт тэр нөгөө нэг. Би бүр архины хэмжээр очсон шүү дээ их нэртэйгээ. Архинаас энэ чинь танаа нөхөр бол архинаас гарах юм байна. Яагаад бол өөрөө гарыг гэсэн чин сэтгэл байна. Тэгээ би бол өөрийгөө архичин гэж зөвшөөрч байгаа байхгүй. Ерөөсөө над 1 сард 1 уун уу 2 сард 1 уун уу хамаагүй уусан л уусан. Тэр 6 сар дотроо ингээд гарчих юм бол хүсгээ байждаг гинэ. Тэр гарахгүй ингээ байгаад байгаа ингээ хүсээд идэг гэнэ ингээ тагаал пиа уумар санагдал архаа уумар санагдал нэг л гой санагдал манай хөрөгчин чинь ингээл пиама байж л байгаа юм чи тэр 6 сар болоог байхад тэгэл
Хүү ингээл уучмар санагдаж хүүтэн гоё би уумаар. Тэгээ сүлдээ баг болцсон тийм хүсэл ингээд. Аяндаа ингээд бүр унтарчт юм. Амьдрал аюу гоё бас цэгцэржин гэж хараад байгаа. Уухай аж гарч байгаа. Тэгэлгүй байх. Би яг тэгэл ер нь эр хүн болгоно л баг залуудаа тэгэл балга тэгэл байсан. Ялгаагүй л тэгэл шаардлт ямар байдгийг мэднэ. Архины хор уршгийг мэднэ. Тэгээ би бол одоо манай охин 6 7 хүрч байгаа одоо намайг архи согтоохыг хараагүй. Ямар гоё. Архи ууж байгааг ч хараагүй. Тий. Тэрэндээ бас сайхан байдаг. Тэгэл чиний хэлдгэр 6 сар төвчүүл үсгээ бэждэг гэдэг чинь нэрэ тийм л юм баг та. Тий. Бүр архины юм чинь тэгж хэлсэн. Ер нь бол хүний биенээс цуснаас гартлаа 6 сар болдог гэдэг. Тэгээ тэр хүртэл ингээд дахиад хүсээд идэг. Би тэгээ магадгүй манай тэр архин баригчдаа мэдгүй юу ч хэлсэн мэдээ дончуулагчтай ч гэж магадгүй байхгүй. Гэхдээ ингээл яг наадам ангийн уулзалтаар ганц нэг пив уун. Тэгтээ зүгээр л нэг юм кофе ууж байгаа юм шиг л тийм. Ямар ч нэг тийм шунах монох юм байхгүй. Зүгээр гоё ингээд айргал гэж ууддаг юм тий. Ямар ч хөлчөөрөх согтох халуурах тийм юу асуудал байхгүй. Одоо жинзэн минзэг үчин уухаа бараг болж байгаа гэсэн шүү дээ. Тэгээ одоо сүүлийн архины үйлдвэрч гэсэн ер нь нөгөө алкогольгүй юм уу гэж гаргаж тийм чааш тэнцэг хандлага тийм болж байгаа гэсэн. Манай охин бас хотод сая тэмцээнд орох гээд ирсэн. Тэмцээнд орсон би өчигдөр тосч аваад тэгээд нөө мэтгэлцэн гинэ. Одоо англиар л хэрэлддэг юм шиг байна. Хуудаж байгаа. Тэгээ би тосч аваад айл намайг хараад дараатлаа уйллаа. Одоо 16 тал та. Хүүхд мөхтөд буужгинж яхад ичгч уйлаал ингээд тэрээд гоё юм хэмжээ. Тэгээд яасан бэ миний охин. Дотор инээд өрөөд байгаа ч тэгээ инээж болохгүй. Тэгсэн чи хожигдсон гэл. Тэгээ би бараг дотор баярлж байгаа байхгүй. Дандаа анханасаа юм амжилт амтлах бас тийм юм шиг санагдах. Алга дуулж унж үзээ те. Хожигдож үзээ. Ингүүл бас нэг гоё даруусаад те. Анханасаа ингээд нөгөө чинь хэлдгээр гүнж ханхуу гэдэг ч юм уу. Би заавал төрүүлэх ёстой ч гэдэг юм уу юм. Жохоо аюултай юм шиг санагддаг. Тэгээд бас хожигдоод яг гоо тэгтээ мөнгөн медаль авсан байл. Тэгээ хожигдоод уулангууд нь би үнэхээр бас баярлж байгаа. За хожигдод сурах хэрэгтэй. Сурах хэрэгтэй. Яалагдаж сурах хэрэгтэй. Унж сурах хэрэгтэй. Тий. Сая би нэг Японы хүүхдээ хүмүүжилдэг аргыг уншихгүй юу? Тэгээ ер нь би тэгж бас боддог гэсэн. Тэр бас их айгүй зөв юм шиг санагцсан. За. Жишээ нь ингээд бид нар хүүхдээ ингээд нэг миний ханхүү, миний гүнж гэж айгүйх ярьж дууддаг. Энэ айгүй буруу юм байна. За. гэж бодохгүй юу? За. Нэгдүгürt тэр бол гүнж биш. Зүгээр л иргэн хүн. Гүнж бол тусдаа улс ингээд удам дамжсан тий хаан угсан тэр дамжиж явдаг. Тэр систем ингээд хүүхдэд далд хэлбэрт орцоор хагаад нөгөө нэг нэрэл өөрөө баг гүнжгээ ойлгочдөг. Бодит амьдрал дээр гарч ирэх тийм байдгүй. Нийгэмтэй харьцсан шүү дээ бид нар шууд алгадвал. Шууд ингээд нэг бүлийн төртөн нөгөө бүлийн хийж байгаа хүүхд нь өөрийгөө бараг л нэрээ гүнжгээ ойлгоцсон. Ханхууг ойлгоцсон. Хаан хатангаа ойлгоцсон. Ерөөсөө тийм биш. Тэр бол зүгээр иргэн хүн байхгүй. Бидний үзэж байгаа урлаг кино хүртэл тийм байт юм байна. Жишээ нь ингээд нэг л их гүнж ингээл ханхуугаа хүлээсэн. Нэг л цагаан морьтой ханхуу ингээл эргэж ирээл үнсээл амьлуулаад ингээл тэр бол үлгэр, тэр бол урлаг, тэр нэг талаараа бас тарих угаалт. Хизээч ханхуу ирэхгүй тийм цагаан морьтой ханхуу гэж байхгүй бод. Тэгээд магадгүй хүнтэй суухгүй байгаа шалтгаан тий айгүй олон хүнтэй суухгүй байгаа хүмүүс байгаа шүү дээ. Ганц би явж байгаа. Нэг л их цагаан морьтой хүн ханхуу ирэх юм шиг хүлээгээд идэг. Тийм байхгүй гэж би боддог байхгүй. Хүн сайн муу хоёулаа байж идэг хүн дотор. Тэст цагаан морьтой ханхууж байж идэг, хар морьтой чөтгөрж байж идэг. Тэгж бодмоор юм шиг байгаа. Амьдрал бол угаасаа хатуу. Дөнгөд нэг жоохон айш арим шиг ангуул өө энэ ч гэсэн миний хүлээжсэн цагаан морьтой ханхуу биш биш тэгэл амархан
салдаг, амархан нөгөө нэг амьдралд гудаадаг, ундаг юм шиг санагдаад байхгүй. Анханасаа тархин нэг тэгээ үлээгэл авцсан. Үлгэрээрээ төсөөлөд идэг. Тэгээ ямар сандаа би тэгдэ ихнэрээ битгий хүүхдээ ханхуу манхуу гүнж мүнж гэж битгий дуудаад ээ. Зүгээр л нэрээр нь дууд. Битгий утсан дээрээ ханхуу манхуу гэж хатгалаад ээ. Зүгээр л наачаа. Нэрээр нь л хатгал гэдэг хөөх. Энэ ингээд далд хэлбэр тэр үгчээ амар хүчтэй амьтаа ингээл явж идэг. Тэгээ тэр нэг тийм үгийн хүчээр нөгөөдөг чинь ингээ хаа биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Олон хүн бас дургуутч магадгүй үгс үг юм бидний хүүхдээ явж дуудах нь мэдрээ ирэх гээд. Тэгээ би ямар сандаа тэгдэ. Ингээд та нар ингээ гоё уран зураг авахтаа хүртэл те. Мөнгөний мод гэл ханарыг тавьчихсан. Тэр хизээч мөнгө дуудахгүй, мөнгө авчрахгүй. Тэр зүгээр л тарих угаалт. Тэрүүгээр ингээ мөнгөний мод авснараа тэнцээ нэг хүн л баяжж байгаа тий. Мөнгөний модоо зарж тарих угааснараа. А яг бодит амьдрал дээр бол та хөдөлмөрл тэр л мөнгө болж хувирна гэж хэлдэг байхгүй. Тэгээ ялангуяа юм гашуун үнэн илэрхийлсэн юм уран зураг гэртээ тавь яад тийм тий. Хүүхд чинь тэрийг хараад амьдрал ирэнтэй бараантай шүү гэдгийг ойлгох хэрэгтэй гэл амин гэл хүмүүст хэлдэг. Зүв бүрөө. Зүв. Урлагаар дамжуул хүнийг хүмүүжүүлж болох юм шиг санагдаад байт. Дүрслэгт авах дэлхийн урлагийн түүх байглаа гэж сосроо гэж гоё гоё мэрдэг. Бид нарыг тэгэл нэгдүгээр курст оронгоо та нар элит үтгэл. Тэгдэгс. Та нарын нийгмийн тарихтэй хөтлж явах соён гээгэрүүл хүмүүс шүү дээ гэл. Тухайн үедээ нэх ойлгодгүй байж. Тэгээ одоо л тэгээд амьдрал үзээд нийгэмтэй харилцаа тэгээд нэрээ үнэхээр урлагийн хүмүүс уран бүтээлчд. Нэрэл тийм байна. Ер нь одоо тэгээ бүр энэ сошиал энэ контентуудаар ер нь нийгмийг бас удирдах болчлоо шүү дээ. Хаашаа удирдах вэ гэдэг нь хүртэл бүр амархан болцсон. Харин тийм. Тэгэхээр уран бүтээлчд илүү ингээд нуугдаад урсандаа суугаад чимээгүй хүн зурагдахгүй. Яг өөр шиг ч энэ нийгэм дээр гараад шүглүүлээдэг болохгүй юмтай тэмцдэг. Уран бүтээлээрээ ингээд зоригтой илэрхийлдэг тийм байгаасаа гэж хүсдэг. Би тэгээ манай найз нөхд ах дүүс ч гэсэн ингээ хөдөө гарцсан гарчингууд их гайхсан л та. Юу хийж гэн? Зураг зураал гэл. Гүй зураг зурж яхаас ажил хийгээч гэх тийм. Гүй би уулна ажиллаа л хийж байгаа юм. Чи юу зурж ийн гээл юм. Тэгээ зураг хөргөө үзүүлэн гот. Гүй мэдхгүй би бол ойлгохгүй. Чи энэ сүулт энэ юу айгүй хүмүүс аваад шít. Бух мох мандала бодтаа модтаа гэдэг. Гүй би одоо тэгээд тийм юм зураад тэгээд тэр хүнд тийм хуурамчтгэл үнэмшил үзүүлээд тэр надаа хоололоод би тийм юмар хүүхдүүдэд хооллох надаа ерөөсө хизээч төсөөлөгдөхгүй. Үнэхээр үлсэл зурхалхтай. Тэгтэл гүү баха. Ер нь гүү баха. Тий. Тэгээд энэ дээд сургуульд дүрслэгийн багш нар ямар гоё юм юу зүрхэнд юм үр суулгацсан бэ л. Тэр ер нь хүнд сайн ч үр муу ч байсан цаг хугацааны л асал хизээ нэг цагт уургадаг. Ил гардаг. Тэгээд ялангуяа хүүхдүүдэд тийм гоё зөв сайхан үр суулгах юмсан л гэж их боддог доо. Гурван би ч одоо 3 охинтой. Уг хүн бол багасаа жоохон тийм давлуундоо жоохон төргөө ууртай ч юм уу. Юм байсан. Тэгэл октотой болохоор нэг цаагаараа зөөлрөө л тэгэл гоё уян болол идэг юм байна. Тий. Эхнэр бас уран бүтээлч гэсэн тий. Юунд дүрслэгт хамт нэг анги байсан гэдэг байгаа тий. Манай бит 2-оос 6 оны хувцсны анги төгссөн. Би болохоор нэгдүгээр хороолт хотын хөвгөлтэй унгуу хөвгөлтэй 86 дугаар сургууль зургийн анги гэж одоо байгаа болов байгаа баха. Байдаг баха. Тий. Анги төгсөөд тэгээд тэнцэнээс
төслөх рүү орсон, зарим нь дизайн урлагийн дээд сургууль, урлаг эрдэмгэл ангиараа л ерөөсөө уран бүтээлчд болно гэдэг. Яг одоо уран бүтээл 10 жил 21 хүүхэд төгссөн санагддаг. Уран бүтээлээрээ явж байгаа хүн бол одоо байхгүй. Байхгүй тий. Цөөхөн. Тий. Төслөгт Монгол зургийн анги би их Монгол зураг сонирхдаг байсан. Монгол зураг, уран зураг нэг бол баримл гэж хагаад Монгол зураг илүү их сонирхолтойсэн. Тэгээд Монгол зургийн ангид орох гээд бодж итэл том ах маань урлаг эрдэм төгсөөд тэнд Монгол гутлын багш хийдэг байсан. Одоо Баясах брэнд гэдэг гутлын үйлдвэртэй. Тэгээд ах маань чи хувцсны ангид орчвол яасан юм бэ? Гой Монгол дээл хувцсыг л тэгээ хоёлоо бараг л алын байрыгээд нэлээ шүрвч байгаа. Тэгээд хувцсны ангид оролцсон. Тэгээд өөрөө нөгөө анханасаа сонирхолгүй болохоор бас айхтар хичээж тэгж тэгсгээр нэг царцаан амжил шиг төгсөөл. Яг хөө тэндээс хамгийн том олз олсон одоо эхнэрээ олж авсан та. Нэг анги. Би тэгэл эхнэртэй ийм сайхан хантай олсондоо л одоо нэг насны л тийштэй. Хамгийн том амьдралын хамгийн том одоо олз гэх юм уу тэр байдаг. Хүн ханаад зөв сонгох юм бол амьдралынхаа ер нь ингээд 50% хийчлээ гэж ярьд юм л ч тийм. Тэг бах шүү тий. Тэгэл муу хантай суучвал тэгэл тэр ч одоо насны зовлон биз дээ. Тий. Болсон юм болгодог. Тэгэлгүй яг уу. Одоо ч тэгэл эмэгтэй хүмүүс чинь бас амар их ууж муудаг болцсон юм бэ тий. Эрэгтэйчүүдээс баг их худаг болцсон юм шүү баг. Тэгэл одоо нэлээд ширүүсээд ах шиг тий. Үгүй гэж магадгүй шүү бас. Буруу харсан болов шүү. Гэтэ яг зүгээр харахад л тэгж санагдаад тийм ингээл жишээ нэг ингээл юу муруу нэг паб мап руу орохоор баг эмгтээчүүд төлхөө сууж байгаа харагдах юм шүү дээ. Юм тэгээд жоохон өөрчлөгдөв л ах шиг байна те. Би одоо 8 онд хотоос Эрдэнэт рүү шилжээд тэгээд яг оюутан баг залуу байхад паб мап гэж яадаг байсан. Сүүлийн баг 20 жил мэл ерөнц шагааж үзээгүй сайн мэдэхгүй. Гэхдээ тохойд би амар жоохон байж эрт тийм юм санаа зовдөг гэж эргээ ботсон чинь. Тохойд ингээл жоохон сахилгагүй тэгээд бас эрэгтэй эмэгтэй найз нөхдүүд байна. Тэгээл тийм дундаас бодчихвол за ингээд мэдээж ах эгч нарын бас бэлэн юунууд байна шүү дээ тийм ээ. Тэгээ харж байгаа за өстой сайн хантай байх нь өстой чиний хэлдгээр нэг насны одоо 50%. Тэгэл сургуульд орохдоо тэр талаар яг бодож байж байгаа л тэгэл нэгдүгээр курст ханаа хараад 9 сарын 1-нд хараад би нөхөнтөө суунаал гэж бодсон шууд. Бараг тэгээд тэр бол үнэн. Өстой үнэн тэгээд. Гэхдээ тэр бараг миний бодол биш бараг цаанаас аав ээж маань бас харуулсан байж магадгүй шүү дээ. Энийг хардаа энэ охиныг гэл. Би чинь манай аав ээж их багт өнгөрцөн л дөө. Тэгээд оюутан 10 жил төгсдөө тэгээд бүтэн чинь байж байгаа. Ерөнхийдөө хань ер нь их чухал юм байна гэж бодож явдаг байсан. Тэгээ сайхан хантай Батчимэг гэдэг манай нэг. Эхнэр нь уран бүтээл хийж байна. Манай бид хоёр нь хоёулаа яг үндэ уран бүтээл хийгээгүй төгснөөс хойш. Тэгтээ их ойрхон яваад байсан. Хүүхдийн зургийн сургалт явуулдаг ч юм уу тий. Бас манай хоббигоор гэрээрээ ингээд захиалгаар юм хум ойдог ч юм уу. Хувцсанаар. Манай 3 охин бол ерөөсө палажин донд одоо бялуурч гэсэн. Зөө. Охтуудаа палаж хийж өгөөл цэцэрлэгийнх нь багш сүулт нь бүр ярьж идэг. Танаа ох өстө ганган баг өдөр болгон өөр палаж өмсөж байсан. Тэгээд сурсан юм чинь тий. Гэтэ уран бүтээл хийгээгүй гэж яг одоо бас үзлэнгээ гарах гад бид бас үзлэнгээ гарах гад Монгол арт галерей дээр үзлэн ямарсан нээлттэй хийж байгаа юм биш үү? Маш сонирхолтой өнгө их гоё юм бэлээ. Баярлалаа. Тэгээд таад очиад үзсэн дээрээ би одоо амаараа яриад яах вэ? Ер нь бол үзэсгэлэн яг нүдэрээ үзэх чинь тухайн уран бүтээл юм бас амин сүнсийг хардаг. Тэ зүгээр одоо өөр сувгаар ч юм уу, сквал ном дээрээс ч юм уу үзнээс илүү яг очиад үзээд
уран бүтээлчтэй нь ярилцаа, тайлбарлалаад үзүүлэх гоё байдаг шүү. Тэгээд өнгө бол их гоё хэлсэн надад. Маш гоё. Марк Шагал шиг санагдсан зургийн өнгө. Кандинский шиг санагдсан. Ер нь Кандинский эдрээс үздэг үү? Юу? Марк Шагал эдрийг нэлээд хардггүй юу? Ер нь харалгүй байх уу. Тэгэл оюутан байх дэлхийн урлагийн түүх уран бүтээлч тэгэл танилцаал явдаг шүү дээ. Тэгээд өнгө би яг одоо тийм уран бүтээлч ингээд санаахаас илүү чи өөрийнхөө гой задгаа. Тэгээд хүүхдүүд манай 3 охийг зурдаг ус тэндээс нэг юм би ажигласан байхгүй. Хүүхд ингээд маш чөлөөтэй дүрс илэрхийл өнгийг өрсөд задгаа нарыг чинь заавал шар гэхгүй те дураараа буддаг. Ирэх чөлөө бүр ингээд мэдрэгддэг те. Тэрийг гоё яг тийм ингээд тэр мэдрэмжээр зурх юмсан гэж өөрөө боддог байхгүй. Нэг ямар нэгэн эзэм нэх баригдах. Тэгээд зураач нарыг ингээл одоо таньдаг штэ одоо энэний бүтээлээ гэдэг. Тэгээд би магтгүй одоо миний л бодол шүү. Зөв ч юм шиг заримдаа буруу ч юм шиг. Уран бүтээлч яг нэг тийм өнгөндөө ч юм уу зохиомжондоо ингээд баригдахгүй шүү задраад дараагийн өөр юм юу вэ гэдэг ингээ эрэл хайгуулъя гэд ингээ хөгжөөд явуулах гоё юм шиг санагдав. Магадгүй би одоо ингээд өөрөө чилдгээр гоё өнгөтэйс дараа нь саарлж болчих юм билүү үү? Тэгэхээр тийм эрхчлөөтэй л байх яг эрхэмлдэгтэй. Тухайн улс орн бас аягүй нөлөөлт юм л шүү дээ. Өнгөнд. Жишээ нь Оросын одоо тэр нэг Санкт Петербургийн зураач гэдэл жоох юм саарлт өнгөтэй. Тэгээд тэр чинь нэг нар аягүй баг гардаг учраас. Түүнгээр Монгол өнгө бол амар юм өнгөлөг. Манайд бүх өнгө байгаа юм чинь тий. Харин тий. Маш гой өнгөлөг зурдаг. Тэгэхээр газар орн бас аягүй нөлөөтэй байд юм байл. Үзэсгэлэн гарах чинь сэтгэл. Ер нь жоон төгшөөртэй л. Төгшөөртэй. Тий. Тэгээд энэ дээр бас нэг хүнийг үнэхээр бас би ярих хэрэгтэй байх гэж бодож байна. Тэр бол талигч зайт багш. Манай дүрслэгийн. Манай өнгө ордог байсан. Өнгө хар ордог байсан. Сүүлд манай эхнээс Хөх хотод магистр сурж байхад. Тэнд бас нөгөө эхнэр нь гант төгсөгч бас сурж байсан шүү дээ. Тэгээ ойрхон байсан. Тэгээд багшийнхаа урлан дээр бас очиж ганц нэг зураг зураад тэгэл тэгж яагаад тэгээд намайг хэлсэн байхгүй. Чи яагаад ингэж нэг тийм улчхар зураг байдаг юм бэ? Байн асуугаал тийм. Гэхдээ би одоо таны хажууд байгаа юм асууж бас мэдэж авмаар шүү дээ тийм. Чөлөөтэй задгаа яагаад тийм. Тэгээд зурсан зураг мөргнээс чи бити хичгээл. Чиний л гаргаж байгаа чиний бүтээл чи штэ. Чи өөрийгөө үгүйсгэж байгаатай адилхан ш тий. Чи өөрийнхөө царайг голж байгаатай. Өөрийнхөө хүүсийг ч юм уу ингээд голж байгаатай адилхан ш тий. Чи энэ дээрээ харин илүү гоё зоригтой чөлөөтэй. Зурсан зурагнаасаа битээ гэж ингэж амар хурцлаад. Тэгээд тэрнээс хойш нөгөө тархины төгсчээ тайлна гэдэг шиг л тэр үг намайг ер нь чөлөөлцөн дөө. Гоё шүү дээ. Зарим үед ганцхан үг мөглөх хүнийг өөрчилж байгаа ш тий. Тэгээд үнэхээр бас багш маань бэлэг танхаа гэх юм их гоё эрх чөлөөтэй хөөгөнтэй мундаг хүн байсан. Тэгээд бас хамт ажиллаж байсан нэг газар бид нар чинь нэг газар нөө хуучин хотод суудаг байсан тий. Ариуках заяат багш. Тэгэл бид нэгэн төхөөл 5 сарын 30 31. За танаа охин нэгдүгээр байранд орсон байна. Өө бөөм баяр. Тэгжээт нэг өөр газраас танаа охин 2 дугаар байранд орсон байна. Тэгээд 6 сарын 1-нд баг 8-9 газраас бэлэг аваад нэг байдаг чинь. Бэлгийн хур буугаад зүгээр. Тэгвэл бас зургийн юу байна те? Тий, айгүй хөрхөн мэдрэмжтэй тий. Гой зурдаг. Манай баг охин сүүлд нэг өөрийгөө зурангуудаа тэгснэ. Нуугдаад тасахгүй ирсэн чинь. Яагаад аа гэсэн чинь би нэг юм хэлсэн. Гэхдээ танд үзүүлэхээс жаахан яагаад вэ гэл. За зүгээр аав загнахгүй харъя гэсэн чинь.
авчраа үзүүлсэн чинь үсээ хайчлаад наагаад зурган дээр ингээд ус наагаад амар сэтгэчээд тэгээ загинсан уу? Гүү юу гэж тээ. Загинчул аяг бол хамгийн өмнө бүр байхгүй л ач тээ. Ямар ч лсэн хүүхдүүд нь зурдаг юм байна да. Манай том охид дүрслэгт орно гээл тэгэл яар. Би болохоор нөгөө том ихч рүүгээ гадагшаа явбал тэнд гоё урлагийн сургууль сурах гээл. Яал тэрэн дээр бас хоёлоо жоохон зөрчилтэй бол аавтайгаа ер нь баг өдөр болгон шахуу ярьдаг байсан. Тэгээ сүүл рүүгээ ярихаа байгаа л нөгөөдөг чинь. За тэгээ ямар ч лсэн урланд минь ирж сайхан ярьслага хийсэнд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд үзэсгэлэнд нь бас амжилт хүсье. Тэр үеэр бас гоё сурвалжлага хийнэ. За арсласаа очиж сурвалжлнаа. Тэгээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Бодшгаа санджаага тэр гоё сайн нэг буянтаа үйлсээ заавал хийгээрэй. Тэр буян эргээд бас гоё ирнэ. Аад амжилт хүсье. За баярлалаа. За тэгээд бас наа хүлээж авч одоо ийм гоё подкаст арт төвсгөл энэ үнэхээр бас л гэрэл болж байгаа нийгэмд. Одоо энийг өшөө гоё цааш нь хөгжүүлээд гоё тууштай авч яваарай. Энийг байнга үзэгчд байдгийг шүү. Хүлээлттэй үсгээрээ. Тэгээ энэ гоё юунд нэвтрүүлэгт орж байгаа бас нэр төрөө хэрэг байна. Энэ бас надад бол үр хөвгүүд маань ч гэсэн гоё түүх болж байгаад баяртай байна. Тэгээд уран бүтээлийн бас гэр бүлтэн ч гэсэн аз жаргал хамгийн сайн сайхан нэг өсөй өрөөё. Яа манай подкастыг оролцож байгаа зочинтой ном бэлгэлээрээ гэдэг номоор бэлгэлдэг. Зан базар гэдэг зургийн ном зардаг газар байдаг. За. За тэгээд зан базар гэдэг одоо фейж хайг нь байдаг. Та бүхэн номоо захиалаарай. Jackson Pollock-ийн номыг бэлгэлье хүртэж. За баярлалаа. Бэлгэндээд бэлэн мөнгө гэдэг шиг. Би бол ном гэж боддог. Тэгээ үнэхээр их баярлалаа. Би тэгээд нэрээ тэндээ бас номын сан хийх гээд. Тэгвэл тий. Бас ном цуглуулад эхэлсэн нэг дүүтэйгээ хамтрах га дүүд маань нэг бэлэн юм явуулын номын сан байдаг хөөхгүй. Тогшуулсан контейнер. Тэр мэрийг авч тавина гээд. Гоё. Тэгээ энд бас хүүхдүүдэд зүгтгэндээ. Тий. За баярлалаа. За. Jackson Pollock. Jackson Pollock ч бас сонирхолтой түүхтэй. Түүхт нь бас сонио зураачдын ер нь бид нэг зургийн л мэдхээс яг уран бүтээлч ороо судалгаа их бас сонирхолтой түүхэд явдсан шүү те. Тэгэл одоо миний ингээд амьдралын бас нэг шинэ ном эхлээд байгаа юм шиг санагдаад байгаа хгүй нойрын хэдэн жил. Яг эргээд уран бүтээл рүү орё. Бас уран бүтээлчтэй илүү танилцъя. Хар мянган гой зураачтай байна шүү дээ. Гэт нэг тийм шинэ үз эхэлсэн юм шиг санагдаад байгаа.